хэлчих юм уу? Танхим Хэлээ. Баасан. Одоо ихтэй цаг угаасаа Хэдэн мянга гэлээ 6 гэсэн үү? гарч тийм. За, даасан. 50 50 64. За бүгдэнд нь дахин орой мэндийг хүргье. Тэгээд бизнесийн зохицох хөтөлбөрийн маань бид нар нээлт болсон. Тэгээд одоо эхний хичээл орох чинь 8-7 хоног 3 дахь өдөр хэдүүлээ хичээл нь. За хагасаа өдөр мөн дадлага ажил хичээл ингээд ороо явахаар байгаа. За тэгээд манай өнөөдөр хөтөлбөрийг нээж Diamond Academy маань одоо шүрээ захирал бас үг хэлэх гэж байна тий 5 жил Diamond Academy-ийнхаа үйл ажиллагаа гайхалтай удирдах яваа юм өсгүй байна. За өнөөдөр бас зочин менторийн коуч инх сайхан бас хүрэлцэн ирсэн байгаа. Олон улсын юм гайхалтай эмэгтэй байна. За тэгээ шүрээ захирлаагаа урья. Манайхан гоё мик нээгээд камера нээгээд гоё өөртөө гоё орчин бүрдүүлээ сууншуу. За нэгэнт бид нар зорилго тавьсан. Тэгээл нэг болсон болоогүй сонсоол өө тийштэй гэл ингээ явах биш нэг өдөр 7 хоногт нэг 3 цаг өөртөө гаргаад төлөө эн чинь бүхэл бүтэн бизнесийнхаа амжилтыг орлогоо 10 дахин өсгөх ийм том зүйлд зориулт гаргаж иж аливаа юмнаас маань үр дүн өгөөж ирнэ. Тэгэхээр хичээгээд нэг энэ өдрүүдийг өөртөө чөлөөлөөрэй гэж хүсмээр байна шүү. За шүрээ захирал. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За тэгээд та бүхэндээ одоо сонсож байгаа тий? Сонсогч. Одоо зургалцсан маань төрөн алга болчихсон. За та бүхэндээ тэгээ орой мэндийг хүргье. Бизнес цогц хөтөлбөртөө ороод өөрсдөө баталгаажуулаа. Бизнесээ бас ахих түвшинд гаргах гад ингээд орж ирсэн гэдэг итгэлтэй байна. Тэгээ миний хувьд Diamond Academy-ийн гүйцэтгэх захирлыг хийдэг байгаа. Гишгийн ментортойгоо хамтраад хоёулаа үйл ажиллагаагаа илүү сайжруулъя гэх хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа хийгээд 5 дахь жилдээ болж байгаа. Тэгээ өөртөө итгэлтэй зорилготой манлайлагч хүүхдүүдийг бэлтгэе. Дэлхийн хэмжээнд гаргая гэд ингээ яваад одоогоор бид нар 60,000 гаруй хүнд хүрчихсэн байгаа. Үүнээс 38,000 гаруй хүүхдүүд байна. Тэгээд хүүхдүүдийн цаана эцэг их багш нар тий байдаг учраас эцэг их багш нартайгаа дандаа ингээ хамтарч ажилладаг байгаа. За гишгийн ментор маань болохоор илүү бизнес руугаа төвлөрч бизнес эрхлэгч хүмүүсийг илүү сайжруулах тийм ээ энэ тал дээр ажиллагаа гэж хэлж байна. Тэгээ өнөөдөр та бүхэндээ манай инх сайхан коуч маань хичээлээ орох гээд ирчихсэн байгаа. Тэгээд инх сайхан коучигээ хичээлээ үргэлж орно уу гэд. Инх сайхан коучигээ урьчаа. За баярлалаа. За тэгээ шүрээ захирал манаас та хэдэд менежмент үйл ажиллагааны чиглэлээр сургалтыг орно. За инх сайхан коучтой маш их баярлалаа. Олддгүй төв дэлхийг тойрч явдаг гайхалтай бүсгүйг бас ингээд зочноор оруулж байгаадаа маш их баяртай байна. Бид нар ч одоо нэг 15 орчим бизнес эрхлэгч дандаа удаан хугацаанд ингээд бизнесээ хийгээ явж байгаа юм хүмүүс байгаа. Тийм цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. Бид тэр ч одоо Diamond Academy байгуулсан цагаас коучлоод менторийн ажил дээр бас ингээд коучлоод явж байгаа. Тэгээд намайг ямар их юм ийд ямар мундгийн ингээд хүмүүс тэгдэг. Тэрний ард бас үргэлж хамт байдаг ингээд манай коуч байгаа шүү гэдгийг хэлээ дээ. За баярлалаа. За одоо нөгөө энэ хорвоо дээр ганцхан үгүй гэж хэлж болдгоо хүн байдаг тэр нэг шиг. Би ямар ч сайд дарга нарт үгүй гэж хэлж чаддаг. Үнэхээр завгүй бол үгүй гэж хэлж чаддаг. Гიშгэд бол үгүй гэж хэлэх ямарч боломж байхгүй. Яагаад тэгэхээр энэ хүн чинь надаас суралцж байгаа. Тэгээд энэ хүнээс маань та бүхэн суралцж байгаа болохоор заавал одоо хажууд нь байж төсч явахгүй болвол болохгүй. За дээр нь анх одоо энэ бизнес хөтөлбөрийг эхэлж байхад за анх л одоо байсан эхэлсэн цагаас нь хамт байсан. Үнэхээр ийш тийш аялаад л явдаггүй бол хичээлүүд дээр нэрээд оролцоод явдаг байсан. Тэгээд намайг ч одоо айхтар сэдв дээр тавинаа. Алсын хараа мараа. Тийм за өнөөдрийн хэдүүлгийн ярих сэдв багш нь нөгөө одоо сүүлийн үед би нэг юм үзүүлэхээс их зайлс хийдэг болсон. За юм үзүүлчихээр багшийн ярьж байгаа яриа үзүүлж байгаа юм хоёрт сатараад энэ одоо заах агуулга маань жоохон дэлхийд дахина хоцрогдоод байгааг анзаарсан. Тэгэхээр бүх анхаарлыг зөвхөн багшийн ярьж байгаа зүйл дээр за хоёрдугаарт нөгөө бидэнд амьдрал дээр энэ хичээл дуусаад л та компьютераа унтраагаад утсаа авах нь
Энэ хичээл дуусаад л хэдүүлээ сошиал цахим орчин руугаа ороод нөгөө юмнуудаа үзэх учраас зөвхөн багш одоо сурагчийн харьцааг үлдээгээд үзүүлэх юмыг бэлдэхгүй гэж шийдсэн. За өнөөдрийн хичээлийн одоо энэ хөтөлбөрийн маань амин сүнс эхний утас те бид нар чи олон юмны талаар ярина. Эхний утас бол бизнесийн алсын хараа брендинг гэсэн байна. За бизнесийн алсын хараа брендингийг магистрийн хөтөлбөрүүдэд, докторийн хөтөлбөрүүдэд, бизнес удирдлагын сургуулиудад маш өргөн агуулгаар онлоор заадаг бол одоо хишгээ менторын маань явуулж байгаа энэ төрлийн сургалт бол нилээн одоо бодитойгоор практикт суурилсан байдлаар тайлбарлах нь гол одоо зорилго нь байдаг. Тэгэхээр бизнесийн алсын харааг би одоо миний зүгээс бизнес эрхлэгчийн зүгээс хэлж өгөөч гэх юм бол би та хаана хүрэх гэж байна? Тэр гол одоо мөрөөдлийг чинь хамгийн ихний харагдаж байгаа гэрэл энийг л бизнесийн алсын хараа гэж хараасай гэж бодож байна. Зарим хүн өөрийнхөө бизнесийг эхлүүлэх гэж байгаа бизнесээ эсвэл хийж байгаа бизнесээ нэг 5 жилдээ маш амжилттай яваасаа гэж боддог. Зарим хүн 20 жилдээ амжилттай яваасаа гэж боддог. Зарим хүн бүр энэ бизнесээр маань үр хүүхэд минь хоолоо олж идээд хідэн үеэрээ яваасаа гэж боддог. Тэгэхээр би маргааш болтол бизнес хий гэж боддог хүн байхгүй ч гэсэн яг хизээвэ гэж асуухаар хариулах хүн баг дамаа жижиг бизнес, микро бизнес эрхэлж байгаа хүмүүст бол бараг олддоггүй. Тэгэхээр та энэ хичээлд суусны дараагаар миний бизнес аль хүртэл надтай хамт явах вэ гэдэг талаар бодоод үзээрэй. За магадгүй энэ бол бизнесийн онцлогоос шалтгаална. Жишээлбэл багш нь хиймэл оюуны хичээлийг онлайнаар зааж байгаа. Энэ хичээлийг би бүтэн 1 жил заагаад одоо дараагийн бүтэн 1 жил заана гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр энэ өөрөө хязгаартай болчиход шүү дээ, тий. Үүнээс цааш хүн өөрөө сурдаг, эсвэл хүнд заадаг маш олон төрлийн платформуд амьдрал дээр гарах учраас инх сайхан багшийн онлайн хичээлд суух хэрэгцээ шаардлага байхгүй болно гэсэн. Тэгэхээр миний хувьд онлайнаар хиймэл оюуныг заах хичээл маань одоо дахиад 1 жилийн нас байна гэж харж байгаа. Энэ бол миний энэ олон хийж байгаа ажлын AI буюу хиймэл оюуныг онлайнаар заахын алсын хараа хамгийн цаад зорилго бол 1 жил л гэж ойлгож байна. Гэтэл энэ хичээлд сууж байгаа энэ олон хүмүүсийн дийлэнх нь над шиг 1 жилийн настай бизнес бол хийгээгүй бах тий. Бүгдээрээ энэ бизнесээ ямар ч байсан өнөө маргааштай хоолоо олж идэхээс гадна үр хүүхдийгээ ихтэй сургуульд ортол гарын ганцганд хөлийн дөрөнд явтал энэ бизнесээ аваад явъя гэсэн бодолтой байгаа. Гэхдээ бизнес болго өөрийн гэсэн насжилттай, санаа болго өөрийн гэсэн настай. Ямар тохиолдолд энэ санаа уртсаж их харж байгаа хараа нь алсын хараа нь уртсдаг вэ гэхээр хийж байгаа бизнесийн үндсэн гол зорилго огтоос өөрчлөгдөхгүй хэрнэ арга хэлбэр нь өөрчлөгдөд явж бас болох нэ. За миний үндсэн гол зорилго бол Монгол хүмүүсийн цахим бичиг үсэг тайлагдалтанд хувь нэмрээ оруулах юмсан Монголын одоо энэ хүүхэд залуучууд технологийн талаар мэдлэгтэй байгаасай гэж бодож энийг хийж байгаа маань өөрөө үндсэн гол санаа. Гэхдээ энэ үндсэн гол санаа хизээч нугарахгүй харин хиймэл оюуныг зааж энэ санаагаа хэрэгжүүлэх үү? Эсвэл ихтэй сургууль байгуулж санаагаа хэрэгжүүлэх үү? Эсвэл Монгол улсын ирээдүйн 50 жилийн одоо хөгжилд инх сайхан гэдэг хүн хувь нэмрээ оруулж хэрэгжүүлэх үү гэж байгаа юм. Тэгэхээр таны бизнес жишээлбэл хэдүүлээ өсчин гоо сайхны бизнес байлаа гэж бодъё. Өсчин гоо сайхны бизнесийг ямар ч технологи ойрын хугацаанд орлох боломжгүй. Та бүхэн харсан бах ингээд толгоогоо хийнгүүт үсийн засчдаг нэг машиныхоо бичлэгүүд яваад байсан тийм. Энэ бол хиймэл оюунаар хийсэн бичлэг байхгүй юу? Би л хизээч өөрийнхөө толгойг машинд хийхгүй байх нэ тийм. Тэгэхээр таны бизнес буюу өсчин гоо сайхны бизнес хийж байгаа бол тэр бизнес ойрын хэдэн жилдээ байх нэ. Буюу танаа үйлчлүүлэгчд машинд толгоогоо хийхгүй байх юм тийм. Тэгэхээр өсчин гэдэг бол хүн хүний хоорондын хаймд харилцааг авч явдаг бизнес ахна. Хүн яах гэж өсчөнд ордог вэ гэхээр бараг дийлэнх нь би үсээ засуулах гэж хийж магадгүй. Үгүй хүн дийлэнх хүнтэй харилцах гэж өсчөнд ордог тийм цаг үе ирэх гээд байгаа. Би өсчөнд орж хүнээр үсээ янзлуулж ахтаа
тэр хүнтэй яриа өрнүүлэх гээд байгаа байхгүй юу? Өө сайн байна уу? Магадгүй надад баяртай мэдээ, хуваалцах мэдээ байсан байж магадгүй. Тэр баяртай мэдээгээ би хуваалцах гээд өсчөнд орж суухдаа өсчин хүнтэй сэтгэл зүйн талаар одоо зөвлөгөө авч эсвэл сэтгэлдээ энэ байгаа зүйлээ хуваалцгаж тэр хүнтэй ярилцгаж өсчөнд байгаа. За та бүхэн ийм зүйлийг сонссон л ах. Нэг ийм яриа байдаг. Банкнууд уг нь бол бараг бүхэл банкнд ингээд тилер гэдэг хүн ингээд ирээтэл сууж идэг байсан тий. Бид нар банкнд ингээд очрлоод тэр хүнтэй ингээд уулзаад ярилцаад гүйлгээгээ хийж банкны үйлчилгээ авдаг байсан бол одоос жилээс жилд тэр игнэн суудсан байгаа тилерүүдийн тоо багасаад байгаа. Гэвч одоо банкнаас үйлчилгээ авах гэж биш. Тэр тилер хүнийг харах гэж, тэр тилер хүнтэй яриа өрнүүлэх гэж маш олон настангууд сар болгоны эхний өдрийг хүлээж банкнд очролдог. Энэ бол зөвхөн банкнаас мөнгө авах гэж биш байхгүй юу? Тэтгэвртэй гарчсан суучсан байгаа настангуудад хүнтэй харилцаанд орох шаардлага хэрэгцээ гарчсан байна. Би хичээлээ эхэлсэн байгаа. Та бичиж тэмдэглэх юм бэ? Бичиж тэмдэглээрэй. За тэгэхээр бизнес зөвхөн харилцаанд орох гэж тэр банкн дээр очдог байхгүй юу? Тэгэхээр таны бизнесийн гол санаа байж л байгаа бол тэнд бизнесээ хүргэж байгаа хэлбэр нь, дүрс нь, агуулга нь л өөрчлөгдөж байгаа бол бизнесийн гол санаа байна гэсэн үг. Хүн энэ хорвоо дээр мөнгөн харилцаанд орж л байгаа бол тэнд банк гэдэг байгууллага байх нь л тий. Тэгэхээр банкны бизнесийг онлайнаар авна уу, очрлж агаад банкн дээр очно уу, үйлчлүүлэгчийн сонголт мэт боловч та хэрв банкны хүн бол тэр банкны үйлчилгээ байсаар л байна. Эсвэргээрээ зөвхөн одоо банк хоорондоо, харилцагч хоорондоо эсвэл хүнтэй ярьдаг тийм тусгай булантай байх юм бол магадгүй тэр банкны зөвхөн ярилцдаг булан өөрөө их үн төлбөртэй эсвэл өөрөө их үн цэнтэйгээр ирээдүйд ч гэсэн байж л байх бол. Тэгэхээр бүх юм автомат чинь технологи чинь гэсэн үг биш ахна. Тэнд хүн хоорондын харилцаатай бизнес үлдэх гээд байна. Тэгэхээр бидний хийж байгаа бизнес өөрөө ямар зорилготой вэ гэдэг чинь их чухал байна те. За өнгөрсөн жил би 3 сард Бутан улсад очоод Бутаны анхны стартап гэдэг одоо ийм уралдааны шүүгчээр очив. Тэгээд тэр шүүгчээр очиж байхад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзсан. Тэгээд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзаад нэг асуултын хариултыг аваад би шоконд орж исэн. Нэг асуултыг бид маш олон бизнес эрхлэгчээс асуусан. Та яах гэж бизнес хийж байгаа вэ гэж асуусан. За. Тэгээ би энэ асуултын хариултыг авчаад Монголд ирээд бизнес эрхэлж байгаа хүмүүсээс яг энэ асуултыг авсан чинь шал өөр хариултыг хэлсэн. За би ялгааг нь хэлж өгье. Монголд бизнес хийж байгаа хүмүүсээс та яах гэж бизнес хийж байгаа вэ гэхээр мөнгө олох гэж хариулдаг. Мөнгө олох гэж тийм ээ тийм. Бид нар бүгдээрээ мөнгө олох гэж, амь зуух гэж, амьдрах гэж, зорилготой байх гэж бизнес хийгээд байгаа байхгүй юу? Тэгсэн Бутан хүмүүс аз жаргалын индексээр дэлхийд ордог, дэлхийн хамгийн аз жаргалтай улсын хүмүүс юу гэж хариулсан бэ гэсэн чинь би бусдад туслах гэж бизнес хийж байгаа. Бүх бизнес эрхлэгчид ингэж хариулсан. Би бүр шок. Хүүшээ та чи өөрөө мөнгө олохгүй мүү гэсэн чинь бусдад хийсэн буян буцаад будаа шиг үрчт юм аа гэж хэлсэн. За тэгсэн чинь тэнд одоо хатаасан гомин хийж байгаа хүн байсан. Хатаасан гомин хийж байгаа одоо ингээ гурил зуураад тэрийгэ гомин болгоод гомин ингээд бүр шаржигсан хатуу. Ингээд дарахад бараг бутраад унмаар хатуу гомингоо бидгэрт өгөхт. Энэ гомин үйлдвэрлээд та бизнес мөнгө олохгүй мүү гэсэн чинь үгүй шүү дээ. Энэ гоминг чинь манай хажуу талын манай Бутанууд ч яг манай монголчууд ч нэртэй аахгүй доржоо, мегмар, гиндэн, дампил, сампил гэд нэртэй. Манай хажуу айлын доржоо ч аваад хоол хийх байхгүй. Доржоо заавгүй. Доржоо чинь 3 хүүхэдтэй. Тэгээд доржоо ингээд 3 хүүхэдтэй болохоор гурил зурх цав болтдгүй. Тэгээ миний ингээд гоминг авчих юм бол доржоо гэлс буцалж байгаа шил руугаа шидэл доржоогийн хүүхдэд оройдоо хаалтай гэх. Тийм үү. Тэгээд доржоо чинь ингээд завгүй болохоор хүүхдүүдэд хооллоод тэгээд хүүхдүүдэд хооллохын тулд миний гоминг авах байхгүй юу?
За дараа нь нэг эмэгтэй юм жижигхэн тосоор саван хийдэг. Тэр тос нь одоо манайх шиг юм нарс мод юм шиг байна. Нарс модны тосоор хийсэн саван гэж. Тэгээ саван үйлдвэрлээ цаад тэгвэл та яах гэж бизнес хийдэг гэсэн чинь сүүлийн үед одоо манайд ингээ хятадаас ингээ сонин савангууд орж ирээд байгаа. Гар сайртаад байгаа. За энэ модны савангаар хийсэн тосоор хийсэн савангаар доржоогийн хүүхдүүд угаачих юм бол доржоогийн хүүхдүүдийн гар сайртахгүй. Доржоо нэх олон хятад саван авах шаардлагагүй болчихно гэнэ. Тийм үү. Гэхдээ чи би ч одоо доржоогийн хүүхдүүдийн гар нүрийг л атайхан байлгах гээд саван хийж байгаа байхгүй юу? Бүр тэр бизнесийг хийн гэдэг санаа нь өөрөө их тийм ариухан гэгээхэн нэг тийм гой санагдаад тэг би ийм болохоро энэ хүмүүс чи аз жаргалтай амьдрд юм бэ шүү дээ. Тэгээ та энийг ингээд доржоогийн хүүхдүүдэд туслаад мөнгө олох ололгүй яах вэ? Би тусалж байгаа юм чинь доржоо намайг өөртөө туслах гэж байгааг мэдчихэж байгаа юм чинь миний саванг авна гоймонг авчил таарна. Тэгэхээр хүн болгон ийм бодолтой байхаар ингээд миний саван доржоод туслах юм байна. Доржоогийн хийж байгаа ажил симпл туслах юм байна. Симплийн хийж байгаа ажил дамдын туслах юм байна. Дамдны хийж байгаа ажил надад туслана гэж ойлгож бизнесээ хийдэм байна л та. Тэгээ бидний бизнес хийн гэдэг ойлголт өөр байгаа зэн хүмүүсийнхээс. Тэгэхээр бид нар бизнесийг багштай халуусаа гэдэг чинь. Бид нар бизнесийг яах гэж хийдэг вэ гэхээр ерөөсөө уг нь олвол яг манай бутан найз эмэгтэйчүүдийн хийж байгаа зөв ярьж байгаа зөв багхгүй. Бид нар бизнесийг бусдад туслах гэж хийж байгаа. Тэгээ та өөрийнхөө бизнес рүү өнгийгөөд нэг хараарай. Би ер нь бизнесийг яах гэж хийж байгаа. За хишгээ бид хоёр энэ талаар маш олон удаа ярилцсан. Хишгээ яах гэж бизнес хийж байгаа вэ? Энэ нэг хэдэн хүүхдүүдийг нэг айтайхан болгочих юмсаа. Би ч та өөрийнхөө хүүхдүүдэд л туслаагүй гэдэг юм. Би яг өөрийнхөө хүүхдүүдэд тусалдаг шигээ хүний хүүхдүүдэд тусалчвал миний хүүхд ч энэ хүүхдтэй ирээдүйд тань ижил болоо суух юм байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдэд ч нэг компанид ороод ажилт хийх юм байгаа шүү дээ. Эдгээр чинь нийтэд Монголыг аваад явах юм байгаа шүү дээ. Гингүүт хишгээ бит хоёрын бизнесийн одоо хишгээгийн баярлаа. Бизнесийн цаад санаа өөрөө хүн туслах байхгүй юу? Та ч гэсэн өөрийнхөө бизнесийг хараад үзээрэй. Өсчний бизнестэй байлаа гэж бодъё те. Өсс ингээд засдаг болвол за нэг өнөөдөр нэг 200 мянган төгрөг хийчихсэн гэж бодсон ч гэсэн цаанаа нэг 3 хүний өсийг засчих юмсан гэж бодох байхгүй юу? За бүр би нэг ийм хүнийг хүртэл харж ирсэн. Улаанбаатар хотын хамгийн үнэтэй рестораны нэг ээж дээр ороод суугаад юм идчихсэн чинь хажууд нэг хөгшин суус. Тэгээд жирийн ресторанууд бол яадаг гэж тийм өвөө эмээг хөөгөө гаргачдаг. Тэгсэн чинь нэг хоёр хүүхэд хоорондоо зөөгч хоёр хүүхэд хоорондоо ингээд чихэндээ ярьжсэн аа. Нэг нь эмээ та ийшээ суучих гээд. Эмээг нэг буланд хүн харахгүй буланд аваач суулгацсан. Тэгээ бид хоёр яах нүг гээл хараал исэн чинь нэг нь цаанаасаа гүнгүүтээ халуун цай хийгээд ирсэн эмээд. Тэгээ нэг нь ийм бор уутан дотор цаанаас зарж исэн борцгноос хоёрыг хийж ирээд эмээгийн чихэнд ингээ юм хэлсэн гэд хэлсэн. Тэгээ эмээ нэг хөөрхөн цаашаа харж сууж яснаа нөгөө борцгийг гэдэг халуун цагаа очиод баярлаа миний хүүхдүүд буйн нь дэлгэрч яваарай гэчихэд гараа авцсан. Яасан байх нь? Эмээг чимээгүй хоололцоод хинд ч саад болохгүйгээр эмээг хоололцоод явуулчихсан байна. Тэр эрентэй ресторан зөндөө олон хүн орж ирж хоол идэж байгаа байхгүй. Тэгээ би юу гэж бодсон гэсэн чинь энэ хүүхдүүдэд гарын мөнгө өгөх юмсан. 2-3 мянган төгрөг задгаа мөнгө өгөх гэсэн. Яагаад тэгэхээр буйн нь биднараар дамжиж тэр хүүхдэд очих гээд байгаа байхгүй юу? Тэр гой үйлдэлийг харсан хүн тэр хүүхдэдэд мөнгө өгөх гээд шүү дээ. Тэгээ ингээд юу гэхээр хэдий чи нэг өдөр болгон тэр эмээ магадгүй ирдэг байх. Эсвэл 7 хоногт нэг 2 удаа ирж халуун цай авдаг байх. Чимээгүй эмэг хиндэж саад болохгүй буланд аваачид суулгаад хооллоод гаргаж ийн гэдэг чинь өөрөө сайн санааны үзүрт шарт тас байгаа. Тэгэхээр тэр өс чинь ч ялгаагүй. Нэг ядарсан хүн ороод ирэхэд чимээгүй үсийн цаа гаргацдаг байхгүй. Тэгэхээр тэр алганы хүнд зарлахгүй чимээгүй л. Тэгэхээр бизнес бидний хийж байгаа бизнесийн цаана дандаа тэр эмээ шиг хүнд өдөр болгон туслана гэсэн үг биш. Гэхдээ хийж байгаа бизнесийн алсын хараа маань хин нэгэн хүний амьдралыг сайжруулах, хин нэгэн хүнд сайн сайхан амьдралыг өгөх, хин нэгэн хүний амьдрал танай хийж байгаа бизнесээр дамжаад сайжирч ивэл тэр их гоё алсын хараатай байхгүй. Тэгсэн чинь зарим компаниуд юу гэдэг вүлээ? Монголын номер 1 компани болно.
Тэгэж худлаа үлгэр бичээдтэй яах вэ? Тэрнийхээ оронд Монголын 2000 хүнийг ажилтаа болгох. Тавьчих юм бол нөгөө буянчин будаа шиг буцаад үржээд ирнэ гэдэг. Тэгэхээр бизнес хийх гэж байгаа бол алсын хараа өөрөө хин нэгэнд тусалдаг л байх юм бол энэ бизнес маань өөрөө гоё алсын хараатай байх гэдэг шүү дээ, тий. За дараагийн маш чухал сэдв брендинг гэсэн. Анка юугаа хаачих? Микрофон аагараа. Админ байгаа мэтлэн тий. Энд чи би мэтлчихв. За мөтөлчлээ. За брендинг гэж байна. Брендинг гэдэг үг нь ингээд сонсохоор нэг хол ядж яхад гадаад үгээ. Ойлгоход хэцүү. Брендинг. Одоо би яг ингээд тайлбарлах гэхээр би ингээ юмыг монголчлох их дуртай байхгүй. Тайлбарлах гэхээр болохгүй. Өнөөдөр гадаад явдлын яамн дээр очиод нэг уулзалт хийсэн. Азербайджан улсад Монгол улс ингээд ивент зохиоё гэдэгхгүй. Тгий. Тэгээ юу ярих вэ хэдүүлээ гэжгүй. Энийг Монгол хүний бизнес хийдэг аргаас л хэдүүлээ ярилцмаар гэж. Монгол хүн бизнес хийж чаддсан юм уу? Хүч чадхаар барах уу? Тэгээ бизнесээр гадуур дүүрэн бизнес байна шүү дээ. Одоо миний өнөөдөр сууж байгаа сандал чи өөрөө бизнесийн хөдөлмөрөөр авсан сандал энд ээж гараад ихний төц рүү ор тэн дотор одоо ингээд бизнес явж байгаа тий. Тэгвэл яаж ярих юм гээд гисэн чи ингээд айгүй бид нар ингээд санаагаа хэлэхгүй ингээд ийм нүүдэлчин Монгол энэ сэтгэлгээг бизнест яаж шингээсэн мингээс ингээд ярьжсэн яа гараад явах гэсэн чинь захирлаа над дээр чи нөх гоё үг хэлчихвэл яг гадныхан манай Монголын зохион байгуулж байгаа ивент дээр ирэх гэдэг байна гэхгүй. Тэгэхээр би яасан одоо яг брендинг гэдэг шиг надад үг хэлэхгүй юу тий ядчих нөх гоё англи хэлтэй маа юм унган англи хэлтэй англиар харж их гоё сонсгдیں۔ Айгуу гоё хэлэхээр би хатан ухаан гэдэг үгийг монголоор орчуул. Англиар орчуул наад энэ хатан ухааныг та нар юу гэж орчуулах юм бөөмд. Хатан ухаан гэдэг үгийг англиар орчуулад наад арга хэмжээгээ зарлаа. Энэ өөрөө брендинг гэдэг үгнээс шал өөр үг байх хэрэгтэй байхгүй те нэг юм хатан ухаан. Тэгээ бид нар энэ үгний ингээд нэг юм Монгол гэдэг имийг л таниулах гэдэг байгаа байхгүй тийшээ. Тэгээ бид нар явж исэн чинь манай найз нөгөө Jack Waterfield гэдэг хүн биш тэгээ нөгөө манай Чингис хааны тухай номыг бичсэн алдартай гайхалтай хүн. Тэр чинь сая 12 сард Монголд ирээд явсан юм байна шүү дээ. Тэр хүн нэг подкастад орохдоо Монголын Чингис хааны тухай бусад хүмүүстэй харьцуулсан гинэ. За Юли Сезар ямар хүн байсан бэ гэсэн чи Юли Сезар чинь ингээд маш том одоо Ром гих одоо эзэнт гүрнийг ноёлохын тулд их ийм цэгцтэй гоё системдэр бууж ирсэн удирдагч юм байна л да. Тэгээ Юли Сезарын багш нь өөрөө Аристотелч гэдэг юм уу те ингээд амар мундаг ингээ хүмүүсээр багшлуулаад бараг сургуульд сурж агаад удирдахч болсон байхгүй юу. Тэгсэн дараагийн дэлхийн том удирдагч гэсэн чинь Наполеон Бонапарт гэсэн. Тэгсэн Наполеон Бонапарт яадаг вэ гэсэн чинь Наполеон Бонапарт ч айгүй сайн цэргийн систем дээр томилогдсон хүн байхгүй юу. Ингээс аль хэдийн ингээ систем нь бий болчихсон гоё систем дээр орж ирсэн. Тэгсэн чинь хөөх юм уу Чингис хаан яасан ингээ тэгсэн чинь Чингис хаанд муу хөөх юм уу ээж өнчийн хэдэн дүүнраас нөөр хинч байгаагүй. Ямар ч Аристотел багш байгаагүй. Онгодтой хүн байсан учраас тэнгэртэйгээл ярьдаг. Хідэн эмх замбраагүй дайнд үргэлтчихсэн алуулцсан талуулцсан тал нутаг. Та бутархаа их орон өнчин дүүнэр ганц ээжээс өөр юм байгаагүй маа. Тэгвэл тэгэл наад хатан ухаан ч ойлгомжтой юм байна шүү дээ. Яасан гэсэн чинь эзэнт гүрэн ээжээс эхэлтийн гэж наад ивентийн нэрлэгээ битгсэн байхгүй. Тэгвэл болох юм биш тийм чи Монголын эмэгтэйчүүд гэж ярихын хооронд эзэнт гүрэн ээжээс эхэл. За ингээд энэ үгийг багш нь ягаа брендинг гэдэгтэй харьцуулах гэдэг нь ихээр брендинг гэдэг чинь өөрөө та байхгүй юу? Энэ бизнес чинь таны хүүхэд байхгүй юу? Тэгэхээр ээж ямар вэ? Бизнес яг тийм байна. Бизнесээ гоё байлгая гэж яаж байгаа л ээж өөрөө гоё байх хэрэгтэй. Бизнестэй ухаалаг байлгая гэвэл ээж өөрөө ухаалаг байх хэрэгтэй. Бизнесээ мөнгөтэй байлгая гэвэл ээж өөрөө суралцах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр
брендинг гэдэг чинь та өөрөө. Та л өөрөө ямар байна? Бизнес чинь яг тийм байна гэсэн. За би багш нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөх Монголд хэрэгжиж байгаа маш том бизнесийн хөтөлбөрийн багш байхгүй юу? Тэгэхээр энэ хөтөлбөрт маань дандаа эмэгтэй бизнес эрхлэгчид ингээ ороод ирсэн баг. Эмэгтэй бизнес эрхлэгчид орж ирээд ингээд янз бүрийн бизнесээ дэлхийн түвшинд гаргах гэдэг шүү дээ, экспортод гаргах гэдэг. Тэгээд байж хахад янз бүрийн бизнес эрхлэгчтэй ингээ уулзаад яаж байгаа. Тэгэл ингээл хараад байхад яг хийж байгаа бизнес нь өөрөө тэр хүн өөрөө. За нэг ийм бизнес байна. Ерөөсө цөм хийдэг бизнес байгаа. Тэнд. Facebook дээр буст хийж болдоггүй бизнес. Буст хийгээл ачааллаа дийлэх байлдаг. Захиалгатаа дарагдаад идэг. Ачааллаа дийлэх болчдөг. Тэгээд буст хийхээс айдаг. Буст гэж ярьж болохгүй тэр хүн. Буст хийлээ утас нь ингээ алчдаг байхгүй. Захиалганд дийлдэг. Тэгсэн тэр ямар бизнес гэж? Хатгамлын бизнес. Хатгамлын машин байт юм билээ шүү дээ. Ингээд 6 он гэт тэ Монгол улсын талбай болох амар гатах юм билээ шүү дээ. Тийм бизнес буст хийж болдоггүй бизнес байхгүй. Гэсэн яасан гэж машин үйлддэггүй, ажиллах хүн байдаггүй. Тэнд. Тэгээ мань хүн өөрөө ингээд амар юм сэргэлэн эмхтэй байхгүй. Тэгээ өөрийг харангуут яг ачааллаад дийлэхэ болцсон хүн байхгүй. Тэр яг тэр бизнес өөрөө яг тэр хүн харагдаад байхгүй. Өөрөө ингээд амар хурдан яриа л да. Багшаас яг уу гэл тэгсээр нэ бизнес нь яг тийм. Тэнд ингээд бужигнаал. Тэр хүнийг энэ айгүй мундаг хүн гэж хэлж өрөөсө болохгүй тэр хүн ерөөсө шууд дараагийн компани ажилтдаг хүн байна. Тэр яг байгааз тэр хүн яг бизнес нь өөрөө тэр хүн байдаг. Миний бизнес нэг л болохгүй байна да гэж бодож байгаа бол таал нэг л болохгүй. Өөрөө л болохгүй гэсэн. За нэг бизнес байна. Үнэхээр гоё хувцас үйлдвэрлэдэг. Одоо манай Монголоос төрж гарсан Европын нэг бизнес ахгүй юу? Тэр хурмын даашинзан дээр өмсдөг ноолуурын цамцал үйлдвэрлэдэг. Өөр юу ч хийдэггүй. Тэр ноолуурын цамцал нь ганцхан өнгөтэй. Цагаан өнгөтэй. Хурмын палач чинь цагаан өнгөтэй шүү дээ. Тэр ноолуурын цамцал чинь цагаан өнгөтэй тий? Гоё тансаг. Үнэтэй зарагддаг. Тэр ганцхан дэлгүүртэл зарагддаг. Тэр нь хурмын дэлгүүрт. Хурмын палачнууд ингээ үлгцэн байт юм байна л да. Та нар хурмын дэлгүүрт орж үзсэн үү? Палачны дэлгүүр. Тэр чинь амар гоё ертөнцийн билээ шүү дээ тий. Ингээд 2,000 евро, 3,000 евро гэ палачнууд ээж итл. Хажууд нь ингээд ийм тэр хүн чинь зөвхөн палач авдаг юм байна. Эмэг авдсан байна. Титэм авдсан байна. Нөмрөг авдсан байна. Дээр нь цамц авдсан. Тэр хурмын палач чинь ингээ явддаг юм биш үү? Жохон хүйтэн болгоод заавал ноолор юм үстэй. Тэгсэн чинь 2,000 еврогоор даашинзаа авчиж байгаа юм чинь нэг 500 еврогоор цамц авнаа та. Тэ? Тэгээ тэн чинь accessories буюу нэмэлт бүтээгдэхүүн гэж зардсан юм байна л та. Тэгсэн тэр эмэгтэй ингэж айгуу юм уужуу 50 хүн байхгүй. Харин тийм ээ, миний бизнес харин ингээд байгаамаа гэсэн чинь борлуулалтанд яг өөрийнх нь ярьж байгаа шиг айгуу удаан. Харин тийм ээ, сард нэг 3 цамц зараад байгаад нь шүү дээ. Яг тэр хүн шигэ бизнес бүр ингээд тэгээ яаж яхад өөрөө их тансаг гоё эмэгтэй юм ядаж чад. Ямар гоё тансаг бараг ямар гоё эмэгтэй ямар удаан зардсан бэ. Бүр ингээд би бол тэр ингээд бүр бум гэж зармаар. Тэгээд Инстаграмаа өгдөө гэсэн чинь айл 2023 оны 12 сард оруулсан ганцхан пост байл яах вэ? Яг удаан байгаа яг хүн шигэ пост. Гээл нэг юм удаан. Тэгээ би тэр бизнест бид нар юу гэж зөвлөгөө өгдөг вөхөр? Маркетингийн маш сайн менежертэй бол. Одоо брендингээ өөр хүнээр хий, өөрөө биш шүү, өөр хүнээр хий. Тэгэхээр бизнес өөрөө яг үншгэ байд. Одоо та нар энэ хишгийг байж байгааг хараарай. Бизнес яг өөр шиг юм байна. Яг өөр шиг. Энэ ингээ айгу хурдан ярин заяа. Тэгээ дээр нь ингээд эм тэндээс юм өмцөмж ярьдаг байхгүй. Тэгээ бизнесээ яагаад юм гэхээр энд ч нэг цэцэг ургуулах гал, энд ч нэг цэцэг ургуулах гал, энд ч нэг бизнес хийх гал, энд ч нэг бизнес хийх. Та нар өөрсдийгөө хар. Би ер нь ямар хүн бэл юм. Таны бизнес яг тань шиг байна. Одоо энэ ямар ээждэг адилхан хөхтэй гэдэг те. Аргагүй шүү дээ, ээж нэг адилхан шээж таарна те. Энэ ямар аавтайгаа адилхан хөхтэй. Аргагүй шүү дээ, аав юм чинь адилхан л байж таарна шүү дээ. Тэгэхээр хүүхдээ ямар хүн байлгамаар байгаагаа гэдгийг бод. Заримдаа би арай тэгж бодож байгаагүй юм. Манай дүү бол яг ингэж бодож ирсэн баг. Манай дүү амар удаан хүн байхгүй юу? Хүүхд нь азар намайг дуурайцсан мангар удаан.
Тэгэхэд нэг өдөр юу гэж хэлсэн гэхээр энэ охиныг одоо их хэн зохинтой байхгүй юу? Энийг цэнэглээрэй. Хэн зохинтой байхгүй юу? Энэ охиныг би ерөөсөө одоо өнөөдрөөс эхлээ танд өгнө. Танаа өгт. Яг л би охиноо яг тань шиг л хүн болоосаа гэж бодож байна. Тэгэхээр зарим хүн иш ийх үү те? Really? Чиний борч аа. Борч. Зарим хүн за хамгийн муухай жишээг авъя. Та ирээдүйд хин нэгний хадам ээж бол. Тэгээд тэр хин нэгний хүсэмжт хадам ээж болох уу? Болмоор байна шүү дээ. Тэнийг бэрн хайрладаг, бүргэн хайрладаг адам ээж болно ба шүү дээ, тий. За яг амьдрал дээр ингээ гарангуут за нэг 50-50% таа тий. Вэртэг алдчихж байгаа шүү дээ. Ингээл тий. Бүргэнтэйгээ ер нь үзэлж байгаа шүү гэж тий. Тэгэхээр хүн хүний хизээч би хин нэгэн хүний үзэн яддаг хүн баймарг байгаа байхгүй тий. Би хүсэмжид хайрладаг хүн л баймар. Тэгэхээр хүсэмжид хайрладаг хүнийг энэ гэр бүлдээ оруулж ирэх гэж байгаа бол хүүхдээ яг л тэгж хайрладаг хүн тий. Эмэгтэй хүнийг битгий гомдоож байгаа. Хүүдээ хэлэн тий. Эмэгтэй хүн их чухал шүү. Ээжигээ хартаа. Ээж нь аавыг нь яаж сайхан хөндөлж байна. Яг л тэг. Эсвэл охиндоо эрх хүнийг хайрладаг шүү. Эрх хүнийг хайрлж ич эргээгээд хайр гэдэг юм чи ирдэг шүү. Гэх юм бол ингэ захиад байх юм бол хүргэн бэрчин таныг наалдаа суугаад байна хажиж чинь. Манай хадам ястаа гоё. Тийм хадмууд байдаг шүү дээ. Бүр хүргэн бэрээ ингээд өөрийнхөө хүүхд шиг хайрладаг. Бараг өөрийнх нь хүүхдээс илүү хүргэн бэрийн өөрийг хайрладаг хүмүүс байдаг тий. Бизнес яг юм байхгүй юу? Бизнесийг үнэхээр ирээдүйд тантай хол явуулъя гэж бодож байгаа бол бизнестэй өөрийнх нь ээж шиг нь бай. Тэр хүн өөрийн чинь бэр вэ нү, хүргэн байна уу? Өөрийн чинь төрсөн хүүхэд байна хамаагүй өөртөөгөө өөрийн чинь хайрладаг тийм л хүн болоосоо гэж бодож байгаа л өнөөдрөөс эхлээд хайрлана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр бизнесийн хувьд буюу тэр хүүхдийн хувьд хүргэн бэрийн хувьд үлгэр дуурайл авах хүн нь та өөрөө байхгүй. Үлгэр дуурайл авах хүн нь та өөр. Тэгэхээр би одоо жишээл ганц охинтой. Ганц охиныхоо хувьд хүргэнийх нь хувьд ийм нэг сайн найз нь яах юмсан гэж бодоод энийг нэг надтай нэг сайхан найз шиг ярьдаг хүнтэй суугаасаа л гэж би боддог. Муудмааргүй шүү дээ тий. Тэгээ хаяадаа бас нэг бүргэн бас нэг охиноос нуугаад надаа бас хаяа нэг юм өгчдөг. Нэг ээж тэгэрэ гिचдэг бол би их баярлах гэдэг нэх гоё вэж болно шүү дээ. Тэ нэг тийм хөргнүүд вэд шүү дээ. Чимээгүй ингээд хадам ээж мэжэд ингээд данс манс ээж данс хийдэлээ. Цагаан сараар яасан бэлээ. Ээж яах вүлээ. Нэг тийм бэрүүд байдаг. Манай бэр ээж хоёр тийм байхгүй юу? Би ээжийг нэх инэтэрэ гэдэг. Яа тэгэхээр манай бэр бол халтшиг хүн. Ээжийг нэг чимээгүй айгүй хөөрхөн хайрлаад идэг байхгүй ингээд тэр тэд нар хамтдаа амьдэрдэг. Тийм болохоор тэд нар хамтдаа амьдардаг байхгүй юу? Тэгэхээр бизнес яг тийм. Хайрлаж байгаагаа ямар нэг байдлаар бизнестэй үзүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр бизнесийг хайрлахын тулд эхлээд би өөрөө хүн шиг хүн болох хэрэгтэй байхгүй. Тэр хүргэн бэрд ингээд хүн шиг хүн байхын тулд би өөрөө их настай, намтай, ухаалаг, муу үг хэлмээр байсан ч хэлж болдоггүй үг хэлээ. Чандаг тийм хүн байх гэдэг. Тэгэхээр энэ бизнест ямар хамаатай вэ гэхээр ингэж жишээлбэл ийм жишээ авъя. Миний бизнес сайн явна гэдгээ би мэдээд байгаа. Магадгүй би буруу цагтаа эхэлсэн. Ковидын үед эхэлсэн байхгүй бизнес. Гэхдээ цаг үеийн л ингэж таарад байгаа болохоос ш миний бизнес цаашаа явах нь тодорхой байхгүй. Ямар нэг юм асуудлаас болоогүй тий. За яг ингэж нэг юм дампуурлах ирмэг дээр очиад авсан зээлээ төлж чадахгүй үед хүн юу буруутгадаг гэж өөрийгөө буруутгадаг, бизнесээ буруутгадаг. Шал тийм ээ, стан нэр. Эсвэл нөгөө бизнесийнхаа хамтрагчаа буруутгадаг. Тэрнээс болоод ингэчлээ. Тэгээ тухайн үед нэг жоохон ухаалаг зан гаргаад муухай өгөлмөр байсан ч гэсэн хэлэхгүйгээр амаа хамхаад эсвэл жаахан бүсээ чангалаад зардлаа багсгаад нэг эмзэг үе дээрээ уучлаад бизнесээ өргөжлүүлчихвэл нөгөө бизнес чинь томорхон тодорхой байцхан байгаагүй бизнес байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бизнестэй яг өөрийнхөө ойр дотныхаа хүн шиг л ханд гэдэг. Битгий муухай хандаарай, битгий яагаарай. Муухай үг хэлмээр байгаа бол бизнес рүүгээ битгий чихэж байгаарай. Яагаад тэгэхээр бизнес чинь хүүхэд чинь байхгүй юу? Зарим тохиолдолд ингэдэг. Одоо энэ хизээ энэ Diamond Mine-да дараагийн төвшөнд гараад дараагийн том бизнесээр орох. Нэг өдөр орно.
Энэ яаж юм гэхээр хөлийн дөрөөнд гарын ганцхан хүргэж өгчөөд дараагийн бизнес ороод шүү дээ, тий? Хүүхэд бас яг адилхан. За одоо тийм сургуулаа төгсөөд авцсан өөрийгөө бод. Нэгэнт хөөрхөн болчихсон хөлөө олоод алхаад хоолоо олоод идчихэж байгаа бизнес болоод өөрийгөө аваа явчих, тий? Тэр болтол нь хэдүүлээ додомдож авч явахаас өөр аргагүй, нөгөө хүүхдээ хөтлөөд явахаас өөр аргагүй болчиход шүү дээ. Тэр брендинг өөрөө ээж байхгүй юу? Зарим хүмүүс ингэдэг. Энэ хүүний хүүхдчтэй ээжийг хартаад гэстэй. Яана энэ хүүхэд яаж том болно? Заримдаа тийм хүмүүстэй бид нар таардаг, тий? Яанда энэ хүүхэдс та нэрээ. Энэ угны гайгүй ухаантай хүүхэд юм байгаа юм. Энэ аав ээж хэрэг гэж битггүй. Аав ээж хоёр нь гайгүй байсан бол надад хүч явах байхгүй юу? Заримдаа хүмүүс таны бизнес хийхээр яг тэгж байгаа. Энэ уг нь их гоё бизнес. Наа солонгос хоолны бизнес дажгүй. Энэ эзэн бүтэхгүй. Наа чи өстө мөнгө орж ирээл шовтчихдээ. Эсвэл мөнгө орж ирээл өөр юм зараад итий. Энийг хэн хэлдэг гэж бизнес дотор байгаа хүмүүс хэлдэг. Манай эзэн биш үү? Бид нар уг нь ингээ түрүү сар 10 сая ашиг хийсэн байхгүй. Байхгүй цалин нэмээг. Уг нь нэмэрч юм. Дотроосоо яриад штеп хүмүүстэй. Бүлээгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн одоо бизнес гэдэг чинь уг нь хүүхэд нь байсан чинь ээж нь өөрөө жоох ингээд арчаагүй яваад байхгүй болох гэдэг тий. Арчаагүй яваад байгааг дотор нь агач хүмүүс хэлэн гадна агач хүмүүс хэл. Тэгэхээр бид нар бизнесээ брендингээ сайн муу явж байгааг бусад хүмүүсээс сонсох шаардлага биднэрт гараад байгаа байхгүй юу? За манайхан дотор пэйж ажилладаг хүмүүс байгаа юу? Пэйж ажилладаг. Пэйжийн дотор ч бэлдэг комент орж ирдэг. Нүшдгөө. Яаж хүлээж авдаг вэ? За яах вэ? За яах вэ гэж хэлээд. За заримдаа бас нэг юм хүн байна да. Гэхдээ тэр заримдаа таны гашуун үннийг хэлдэг. Хэлэн тэ. Гэхдээ гашуун үннээ сонсмоор байдаг тэ. Гашуун үннээс заримдаа бол худлаа байдаг тэр. Үнэхээр одоо өрсөлдөгчийн явуулах ч гэдэг юм уу те. Илт ингээд тийм байгааг бах тийм болгоцсон юм шиг. Заримдаа тэр шүүмжлэлийг сонсож явах юм зүгээр. Энэ өөрөө таныг хэр сайн ээж вэ гэдэг чинь үнээр нэлээд байгаа байхгүй. За жишээлбэл нэг сүүний үйлдвэрийн сүү байлаа гэж бодъё. 3 удаа дараалал авсан чинь гашилцсан ирсэн. Хүмүүс доор нь комент ичдэг те. Ой болооч ээ сүү чинь гашилцсан байж штэ. Яагаад та нар ингэж байгаа юм бэ? Танаа хүүхэд чинь хүүхэд зодоод байна штэ гэх те. Өөр үрмээр те. Чиний гашлаад байхаар чи өөр үрэн штэ. Тэгээд банштай зайгаа бүгд хийгээд яасан. Ингээд эдцэн тий. Дэлгүүрээ өмнө энэ чи гашцсан заваа юм. Ана гоёосон солиод авчихаа гэсэн. Бол гээд бүр тэр өдрийн бодлого чиг нэр хийлээ. Тий. Тэгэхээр та нар эцсийн вариантд нь комент чинь пэйж нь олж байгаа комент чинь. Яагаад тэгэхээр хүүшээ хүүхд чинь болохгүй шүү дээ. Тий. Сүүч болохгүй шүү дээ гэд. Тэнгүүт тэр хүн брендингдээ санаа зовж эхэлнэ. Бизнесээ санаа зовж эхэлнэ шүү дээ, тий. Номер 1 үйлдвэр маань яач вэ гэж шүү дээ, тий. Тэнгүүт ээжд нь очиод ховлно. Гүшээ танаа сүүч болохгүй байна шүү дээ. Инээ тэр гэдэг чинь ээж нь шоглоод бид нар одоо ээжд нь хомдол хэлж шүү дээ, тий. Ээжээ та болохгүй байгаа юм биш үү? Яагаад танаа хүүхэд чинь хүн зодоод байна гэж та ялгаагүй сонсож байгаа? Танаа бүтээгдэхүүн чи яагаад муу гараад байна? За тэгэнгүүт ээж ойлгоно хүүшээ. Энэ яг юу болов? Сая энэ 3 хоног ямар алдаа гарчив гэд нөгөө хүүхэд ч очоод хүүхэд зодоод байгаа юм чи миний хүүхэд яагаад айлын хүүхэд зодоод байгаа юм? Гэ очиод ярих нь шүү дээ. Яг тэрнтэй адилхан те. Сүү чи яагаад ингэ гарцсан дуруу гараад байгаа юм бэ? Гэд ярих юм. Тэгэхээр эцсийн эцэст хүн хэн дээр очтгоо гэхээр брендинг дээр буюу ээж дээр очтгоо байхгүй. Бизнес ч болохгүй. За энэ бол үнэхээр ээжийн буруу алдаа байсан байна те. Гэхдээ зарим тохиолдолд миний алдаа биш үү? Гэхдээ над дээр хомдол орж ирдэг. Тэр үед заримдаа бид нар сонсгой гэмээр санагддаг тий. Тэр үед яадаг вэхээр пэйж дээр байгаа комментиг устгадаг. Блоклдог тий. Нэг одоо эцсийн аргыг авч штэ тий. За. Манай хүрмийг хужаа шиг гэхээр тэр хүнийг блоклчихсан гэнэ. Зөв штэ. Яагаад тэгэхээр би анханасаа хужаа шиг хүрм хий гэж бодож хийгээгүй байхгүй юу? Тийм үстэй тий. Тэр хүнд ямар шиг нь харагднууд тэр хүний л асуудал ахын блоклцсон. Тэгэхээр яасан бэ нөө? Нөгөө хүүхдийн тухай очиод ээжд нь гомдол хийцэн байж штэ. За тэгэнгүүт ээж бас өөр дээрээ бодно.
би нэрээ юун дээр алдаа гаргачих вэ? Манай брендинг буюу би юун дээр алдаад байна гэдгээ сүү хувьцаат компани бол бодсон тий. Бодоод одоо ямар мэдээлэл хийсэн, бүүмэд ямар нэг мэдээлэл хийсэн бах. Сүүгээ буцаа авалт, татаа авалтаа хийсэн бах, алдаагаа зассан байх нь. Тэгэхээр тэр брендинг, тэр бизнес ямар явах нь тантай шууд холбоотой. Зүгээр шууд ингээд бизнес нь харагдчихийдэг байхгүй. За би ямар хүнээр хумсаа бодулдаггүй гэж. Өөрийнх нь хумс нь муухай байгаа хүнээр би хумсаа бодулдаггүй. Маникюр ирлээ. Та ийшээ суучих гээл хумс нь муухай харагдангууд би улаан цаа хэлэхгүй л дээ. Тэр чинь нөгөө хүн гомдчихно. Тэр хүн ямар ч шалтгаанаар хумсаа будаагүй байж болно. Дөнгөж гэрээсээ гарч ирсэн байж магадгүй. Эсвэл хүүхэд нь хэд хоног өвдсөн байж магадгүй. Хумсааж бодох завгүй явж. Гэхдээ мөнгө олох шаардлагатай байсан баг тийм. Гэхдээ л ямар ч ядуу хүн цавангийн мөнгө олддог л байхгүй юу гэдэг шиг хүний хумс засгаж байгаа бол хумс нь хэрэгтэй хүн дээр би очдөг байхгүй. Энэ өөрөө бизнеснийхаа брендинг байсан байхгүй юу? Тэ? Тэгэхээр брендинг нь өөрөө муухай юм чи хүн нь өөрөө муухай юм чи бизнес дээр очихгүй байх. За бас нэг өсчин гэхээр нэг өөрийнх нь өснө ингээд тост даацсан миний өсийг угаах гэж зогсож байвал би sorry Яна ста уучлаарай. Их чинь нэг ажилтай байсан мартчих гээ гараг өчтдөг. Яагаад тэгэхээр нөгөө хүн нь өөрөө брендинг нь хийсэн байна. Тэгэхээр та бизнестэй өөрөө сайн авч явъя гэж бодож байгаа бол өөрөө байнга суралцах хэрэгтэй. Өөрөө байнга тэр брэндээ ямар байлгамаар байна. Тийм гоё л байх хэрэгтэй. За. За манай нэг хишгэ битэрийн дундын найз нэх гоё эмэгтэй байгаа. Ураа албаа. Үнэхээр гоё эмэгтэй. Тэр эмэгтэй гоё юм зарах хэвээр. Угаасаа цаанаас гоё юм зарах хэвээр. Яагаад тэгэхээр тэр хүн чинь өөрөө гоё хүн байхгүй юу? Тэгээд хүмүүс юу гэж боддгоохэр уран холбоог нь зарж байгаа юм гоё ах хэвээр. Тэ? Гоё ах хэвээр шүү дээ. Тэгээ нөгөө гоё юмар чи ингээ угаагаад хахаар миний үс ингээ гоё болоод байгаа байхгүй юу? Гоё тий? Гоё шүү дээ ч угаасаа. Би гоё юмар хэрэглэж байгаа. Гоё хүний зардаг гоё юмар хэрэглэж байгаа юм чи би өөрөө гоё бай. Гэт ийм нэг итгэл үнэмшил тэр бүтээгдэхүүнээс биш тэр хүнээс надад ирээд байгаа байхгүй. Яг тэр би гоё юм авц, гоё хүнээс гоё юм авсан юм чинь би өөрөө гоё байх хэвээр. Гоё шүү дээ. Энэ өсч одоо ургаад сүйд болоод байгаа. Би ч уран холбоогийн шампанаар сүүлийн жил хагасан гэ угааж байгаа байхгүй. Надад үнэхээр яг зүгээр бүтээгдэхүүнийхээ хувьд үнэхээр таалагдчихаа. Тэгэхээр тэр бизнесийг та амжилттай авч явъя гэж бодож байгаа бол та хансанд ч мөнгө байхгүй ч хийсэн болно. Та өөрөө амжилттай хүн шиг байх ёстой. Амжилттай хүн ямар байдгийг? Манай нөхөр охиноо ингэж загиндээ. Цаа чин хаяа нэг залхуур. Чи баян болно гэж аавдаа хэлсэн. Чи амжилттай болно гэж аавдаа хэлсэн. Чи энэ хорвоо дээр залхуу заваан бохор байгаа баян хүнийг олгоод ир. Байхгүй шүү дээ. Энэ хорвоо дээр тийм хүн байхгүй. Энэ хорвоо дээр амжилттай явж байгаа хүн бүгд цэвэрч байдаг. Бүгд өглөөрт тусдаг. Бүгд маш сайн амьдралын гайхалтай эмгцэгцтэй байдаг. Тэгэхээр бизнесээ амжилттай авч явъя гэж бодож байгаа бол өөрөө эмгцэгцтэй байхгүй бол болохгүй. Бизнесээ амжилттай авч явъя гэж бодож байгаа бол өөрөө өөрийгөө хуурдаг байх хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгээд та ямар вэ бизнес яг л тийм бэ. Нэг ийм хүмүүс байдаг. Ховор юм да. Цахим орчин дээр бие маш муухай авч явдаг хүмүүс байдаг. Маш муухай авч явдаг. За би хэд хоногийн өмнө байрныхаа групп дээр хамгийн муу хүн болж хувирлаа. Тэнд хэрүүл үдчихэж байгаа. Би нэг юм шүүмжилсэн. Тэгсэн чинь нөгөө шүүмжлүүлсэн хүн маань нөгөө зарим хүн чинь энэ бүтээгдэхүүний шүүмжлээд байгаа байхгүй. Тэг чи өөрийн шүүмжлээд байна гэж бодоод ингээд айгүй гомдоод тэрүүгээр нэг хэрүүл үсгээд ингээд яа. Тэгээд маш муухай үгээр ингээд доромжлоод тэ да гэж ороод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө тэр нь болохоор өөрийнх нь бохир заваан байдлаас болохгүй юу? Тэгсэн тэр асуудлыг манай нөхөр надад юу гэж тайлбарласан бэ гэхээр энэ хоёулаа бүр ингээд арга бэлэг шиг ингээд хоёр юм байгаамаа. Наад хүн чинь эмх цэгцтэй байсан бол энэ асуудал үүсэхгүй.
Наад хүн чинь ухаалаг байсан бол энэ асуудал үүсэхгүй байх юм аа. Тэгэхээр чи илжигний чихэнд ус хийсэн цэгсэрнэ, алт хийсэн цэгсэрнэ гэдэгтэй адилхан. Заваан логоо бол муухай үг хэлнэ, муухай үг хэлж байгаа бол залг заван байх нь тодорхой байх тийм. Энэ хоёр чинь нэг юм байх гэдэг шүү дээ тийм. Муухай байвал ажилчин бүтэхгүй байгаа бол муухай байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ одоо тэр надтай намайг цахим орчин дээр тэгж нөгөө байрны групп дээр элдвэр хэлсэн хүн бол ажил амьдрал нь өөдтэй байх ямар ч боломж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ бизнес хий гэж бодож байгаа бол айгүй юм гэгэрцэн байхгүй бол болохгүй байж байна. Хүнд муухай үг хэлж болохгүй байх нь. Төрөний хүн шигтэй блоклчих бол та тэрийг заавал тэр энэ болгоныг уншаал, буцаагаал, хариу хэлээл, хэрэлдээд байх шаардлагагүй зүгээр блоклчих юм тий. За бизнесээ амжилттай авч явъя гэж бодож байгаа хүнтэй сайхан харьцдаг байх хэрэгтэй. Бизнесээ айтайхан авч явъя гэвэл төвчээртэй байх хэрэгтэй юм байна. Бизнесээ айтайхан авч явъя гэвэл өглөө ядаж тэ үр хөвгтүүдээс өмнө босоод ажлаа амжилтчдаг байх хэрэгтэй юм байна. Бизнесээ амжилттай авч явъя гэж бодож байгаа бол өөрөө эмх цэгцтэй байх хэрэгтэй юм байна. Бизнесээ амжилттай авч явъя гэж бодож байгаа бол та өөрөө эхлээд цэгцэрсэн байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр та өөрөө цэгцрүүл бүхэл ертөнц цэгцрэх гэдэг нь шүү дээ. Таны бизнес ч дагаа цэгцэр. Тэгээд та цэгцтэй болохоор бизнес чинь цэгцтэй. Тэгээд брендингийг яаж хийж вэ? Тэр та өөрөө гоё юм чинь. Энэ бизнес энэ эмэгтэй чи их дажгүй эмэгтэй шүү дээ. Энэ эмэгтэй бизнесийг аваа. Одоо би нөгөө уран холбоогийн шампанаар угаадаг ч байна. Ядгыг байдаг матуудаас уран холбоо өөрөө гоё. Гоё юм хэрглэж байгаа хүнд муухай юм санал болохгүй байхгүй юу? Гоё юм санал болгоно. Тэгэхээр гоё юм дагаад хэрэглэх нэ тий. За хүн өөрөө чанартай байх хэрэгтэй. Хүн өөрөө зарж байгаа бараашгүй чанартай байх хэрэгтэй. Манай бүтээгдэхүүн чанартай гэж хэлж байгаа бол та өөрөө хүн чанартай байх хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө бүтээгдэхүүнийг манай бүтээгдэхүүн үнэхээр кούλээ гэж хэлдэг тийм хүн чанартай л байх юм бол хүн танд итгээд бараагч авах нь хүн таныг өөрийнхөө бизнесийн брендинг гэж харах байхгүй. За сая энд нэг чат ирсэн тийм. Тэгэхээр бизнес хий гэж бодож байгаа бол өөрөө л айтайхан байхгүй бол болохгүй байгаа сте тий. За тэгэхээр бизнесийн алсын харааг ойлгосон тий. Бизнесийн алсын хараа бол бизнесийн алтан зарчимд мөнгө олно гэсэн үг хизээч биш. Бизнесийн алсын хараа бол бусдад туслах. Бусдад тусалсан буян буцаагаад будаа шиг үрждэг юм аа. Тэгэхээр та ямар ч бизнес хийдэг вэ? Юу ч хийсэн бэ цаана нь хүн л байгаа. Тэгэхээр хүнд туслая л гэж бизнес хийх юм бол мөнгө дагаад ороод ирнэ. Бусад найз нөхдийн хүрээллүүд дагаад ороод ирнэ. Мөнгө одоо тус дэм бүх юм дагаад ороод ирнэ. За хоёрдугаар том мессеж бол бизнесийн брендинг гэдэг бол та өөрөө. Та өөрөө ямар байна? Бизнес чи яг л тийм байх учраас бизнесээ амжилттай, нэр хүндтэй, брендингтэй одоо яад юм те дэлхийд гарна уу, Монголдоо гарна уу, тэр бумтан болно уу? Та өөрөө тийм л одоо хүн чанартай, сайхан сэтгэлтэй, төвчээртэй, гэгэрцэн байхгүй бол бизнес маань урт наслахгүй. Яг тодорхой хэмжээний хугацаанд мөнгө олоод тэгээд та дараа нь дахиад ямар бизнес хийх вэ гэд толгоогоо гашлагаад явах гэдэг юм аа тий. За тэгээд багшийнх нь ярих юм энд хүрээд өндөрлж जैन та нар багшаас асуух зүйл байвал чатаараа асууж болно. Манай хоёр таньмаар ирсэн хоёр маань Азны коло гэд боломжийг ашиглаад асууж байна. За. Би юу? Багшийн өглөө хэдэд босдог вэ гэж ийшээ дамжуулж чинь асуулт байна. За өглөө би нар мандахаас өмнө босдог. Тэгэхээр улирлаараа өөр болчихж байгааз. Одоо нар хэдэд мандж байгаа юм лээ? Мэдэх үү? Одоо өглөө нар 8:30-д мандж байгаа. Буюу наашлж байгаа. Өмнө нь 8:40-д хамгийн оройдоо 8:40 хүртэл байсан байхгүй юу? За өглөө нар мандахаас өмнө босно гэдэг чинь би 100 хэдэд босох юм. Бараг 4-5 босох гэж байгаа зү тий. Тэгэхээр бид нар чинь байгалийн амьтан шүү дээ. Яг л байгаль энэ нарыг л дагаж амьдардаг учраас би нар мандахаас өмнө босдог. Тэгээ нар мандахаас өмнө гэдэг чинь одоо бол нэг
нөхөр өглөө 5 тусаад бясалгалаад ингээд тэгэхээр би нэг 6 ахсын үед босоод зэрэгцэн сууж нэг жаавал бясалгаж байгаа. Тэгээд 7-оос цайгаа уучаад 8-аас нар мандахаа харчаад тэгээд цаашгаа ажиллаа гэдэг байна тийм. Манайхнаас асуух асуулт байвал чатаараа бичиж болно шүү. Өөрийнхөө хийж байгаа ажлаа танилцуулаач гэж. Манайхан За, би бас ч зөндөө танихгүй бах. таних. За тэгвэл танилцсан хэдүүлээ гэдэг. За, Impassoft гэдэг мэдээлэл технологийн сургууль байгаа. Хиймэл оюун кибер аюулгүй байдал програм хангамжаар дээд боловсрол олгодог, бакалаврын зэрэг олгодог. Сургуулийг найзуудтайгаа нийлээд байгуулад одоо 3 дахь жилдээ явж байна. За, түрүү хэлсэнтэй нэгдсэн үндэсний байгууллагын бизнес зөвлөх гэдэг албан тушаал дээр байгаа. Монгол Улсын ерөнхий сайдын хөгжлийн бодлогын зөвлөх Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх гэсэн үг байна тийм. За, дээр нь зохиолч, ном бичнэ. За, Women Tech дэлхийн хөтөлбөрийн Монгол дахь захирлаар ажиллаж байгаа. Тэгээ хиймэл оюуны хэрэглээний багш, хиймэл оюуныг заадаг гэсэн үг. За, нэг хүүхдийн ээж, нэг нөхөртэй. Ямар ч ямар ч лаглаа митинг гэдэг шиг. Хүүхэд маань том болцсон болохоор нөгөө би ч та ингээ хүүхдгүй хүн шиг яваад аягүй олон жил болцсон байхгүй. Тэгээд хүүхд том болцохоор ч амар нэг олон юм зэрэг хийх боломжтой болчиход идэг. Тэгээд сая хэлсэн те. Одоо саяын яриад байгаа тэр нөгөө инэрэнгүй бай, өөрөө бизнес хийх гэж байгаа бол өөрөө эхлээ зэгсрээ гэдэг чинь надаас эхэлж байгаа байхгүй юу? Би өөрөө зэгцтэй байж энэ олон бизнесийг авч явах шаардлага гарна шүү дээ тий. Тэгэхээр хүнийг хуурахгүй тулд эхлээд өөрийгөө хуурахгүй байх хэрэгтэй. Би өглөө нар мандахаас өмнө босно л гэсэн бол юу ч тохиолдож байсан, бөмбөг дэлбэрж байсан ч нар мандахаас өмнө босдог. Энийг ерөөсөө алгасаж болохгүй. Би өглөө цайгаа 7-д уунал гэсэн бол 7-д л уух хэрэгтэй. Эндээс л бүх эмх цэгц эхэлдэг байхгүй. Би нэг хүнтэй уулзсан л гэсэн бол уулзах хэрэгтэй. За эсвэл би энэ нэг юмыг одоо энэ нэг ажлыг амжуулж чад ийм юм сурандаа л гэсэн бол сурахгүй болвол болохгүй. Яагаад тэгэхээр энэ хин нэгэнд өгөөд байгаа амлалт эсвэл амбицлаад байгаа зүйл биш юм. Хүн өөртөө худлаа хэлчих юм бол бусад хүнд худлаа хэлэх амар амархан болчдөг. Тэгээ эргээд харахад хүнд худлаа хэлснээс өөртөө худлаа хэлэх нь амархан санагдаж байгаа. Тэгтэл хүний дотоод ертөнцид амар гоё хүн байгаа шүү дээ. Бүр ингээд намайг ингээд асаагаад өгөөч, бадруулаад өгөөч гэдэг ийм гоё гал байхт чинь худлаа хэлээд унтраагаад байвал нөгөө мө галчин 2 удаа жоохон бадарж байгаа. За энэ угаасаа худалч ингээд. Тэгээ нөгөө худлаа өөртөө ярьжсэн худлаа юм чинь цаашаага хүнд ягаад дараа нь улс их орондоо аав ээжтэй үр хөвгттэй худлаа яриад хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ бүх яриад байгаа юм маань эхлээд өөр дээр биелжээж дараа нь бусад хүн дээр биелэх ёстой болчиход байна шүү дээ тий. Тантай танилцсан сургалтанд нь сууж мэдээл авсан даяар үнэхээр биш баримт ойлгомжтой цахим маягаа өгж болох уу гэнэ. Фэйсбүүкээр ингээд тайчих. Ингэнгүүт нэг юм ягаан хувцастай цэнхэр тэмдэгтэй инх сайхан юм сэрнгээд хийчих. Ингээд хийчих. Sorry, юу гэрш үү? Өдөрт хэдэн цаг ажилладаг? Нөгөө өглөөрт босох юм чинь орой эрт унттаа тий. Манай гэр 10 цаг гэхэд бүх юм унтраалттай гэрэл унтарсан байдаг. Бүх унтах хэвээр орондоо орсон байдаг. Энэ бол манай гэрийн алтан дүрм. Би хүүхдээ өлгийтэй байхаас л юм байсан. Одоо ч юм. Яа тэгэхээр дахиад нөгөө нэг эмх цэгц чинь болчиход байна шүү дээ. Эмх цэгц. Бүр яадаг гэж дэш өнгөрчөж. Бүр яадаг гэж Би хаягийг оруулаад өгье групп чатн дээр. Би бүр өглөө болгон үүднийхээ матрасаа шүү дээ. Одоо матрасан дээр тавьдаг хөл арчдаг юм дээр тавьдаг алчуур байдаг шүү дээ. Би өглөө болгон тэрийгэ байн гуугаад. Энэ бол миний шүдэ угаадахтай адилхан. За өглөө болгон би наранд мөрөгдөг. Өглөө болгон би бясалгадаг. Өглөө болгон өлөн дээрээ ганц авиг бүлээ осоодаг. Эн чинь бүр ингээ нөгөө тогтцсон дэгж аяг байхгүй юу? Дэгж аяг байгаа шүү дээ. Энэний нэг нь л байхгүй бол тэр өдөр ингээ дутуу өдөр болчихдог. Тэгээд
ийм жоохон дадлуудыг хүн өглөө болгон хийгээс сурчих юм бол амьдрал дээр амар олон асуудлуудыг яг цагт нэгээс сурчдаг. Яг цагтаа, цагийн. Тэгээ ингээд ирэнгүүт миний эргэн тойрны бүх хүмүүс яг над шиг болчдөг. Миний үр хүүхэд тийм болно, нөхөр маань тийм болно, хамт ажиллаж байгаа хүмүүс тийм болно, найз нөхөд бүгд тийм бол. Одоо би огт арх амсгаа болно гэж хэл тунхаглал манай найзнууд бүгд архинаас гарсан. Бид нар ч амар архичин байсан юм билээ шүү дээ, яг нэг ихэд. Уу шүү дээ. Тэг хаяа гэж байгаа боловч 7 хоногт нэг удаа ууна ч дээ. Тэгээ нэг өдөр би ингээд тунхаглал за би ингээд өнөөдрөөс эхлээд арх пиав гэдэг юм, вино гэдэг юм болохгүй болвол миний ходоод сайн бактерик болчихжээ гэдэг би мэдсэн байхгүй юу? 7 хоногт нэг глас вайн уухтал бактерик болоод байгааг мэдээд байгаа байхгүй юу? Ингээд би хоолоо шингээж таа болоод байна. Тэгээд ууха болоод ингэсэн чинь намайг дагаад ингээд одоо миний эргэн тойрны нэг ч хүн арх ухаалцгаа одоо. Бид нар ингээд цуглаа суухаараа халуун цааваас уучна. За, унтах тухай ярьж байна тий. Нөгөө 10 цагт унтаад өглөө 6-д босохоор чинь 8 цаг хангалттай унтж байгаа зү. Би ёстой сайн унтдаг. Ёстой тодтол унтдаг. Ингээд нөгөө тогтмол цагтаа унтчихар чинь өөрөө ирэхгүй 9 сагс гээд нүд чинь ингээд анилдаал 10 гэхэд дүф бүр ингээд ямар ч асуудалгүй оронд орно. Аяллаар энэ тэнд найзуудтайгаа явж байхад ёстой гоё. Дэрэн дээр толгой тавиал нам гэдэг хүн чинь би байхгүй юу? Тэг хүн эрүүл байхаар чинь энэ нөгөө олон юм яг цагтаа хийгээд байхаар би энэ чинь ухаантай штэ хөрхийн эд эргэтэнгүүт чинь ухаантай байхгүй юу? Юу ихээ мэднэ, хитэн цагт юу шингээхээ мэднэ, хитэн цагт унтахаа мэднэ, хитэн цаг сэрхээ мэднэ болцдог ах юм тий. За өөр ямар дадал асуусан бэ? Хоол гэсэн тий. Ямар Юу юу ч юм бэ гэж юм шүү. Үсэн штэ, эдэн бүгдийг мэднэ. Тэгэхдээ дахиад цаг ярих гэдэг юм би. Яг цагтаа. Би заримдаа өлсдөггүй байхгүй. Гэхдээ миний ходоод нэг цагт ямар нэг юм орж ирнэ гэж мэдсэн байгаа. Тэгэнгүүт ходоодоо хуурна. Жохон бичэн юм уу, чихэр юм уу, эсвэл халуун ус амандаа хийгээд заримдаа амждаггүй. Ганц чокопа ч юм уу, эсвэл нэг ганц ширхэг алим ч юм уу, эсвэл төмс ч юм амаргаа ичдэг байхгүй. Тэгэл болоо. Ингэчих юм бол би эрэхтээ өөрөө ойлгоч. За бүр үнэхээр хоол хүнсийг бүр утгаар нь судлаа гэж бодож байгаа бол манай хоол хүнсний эрүүл хоолтын анги өчигдөр эхэлчихсэн. Бүр ингээд цогцоор нь хоолоо судлаа гэх юм бол би нөхөртөг хамт ийм онлайн хичээл явуулдаг байхгүй юу? Эрүүл хоолтын тухай. Бүр хүний хий шар бадгана гэж юу байдیں۔ Хүн ямар улиралд ямар хоол хийх ёстой гэдэг. Энэ хишгээ тэр хичээлийн линкийг бас тавьчихсан. Сонирхсан хүмүүс нь нөө бид нөхөр бит хоёр чинь бүр ийм амар өндөр дэгтэй хоолдог байхгүй. Тэгэхээс ч нөгөө ийм би ийм хоол идэж болохгүй гэдэг төрлийн хүмүүс биш. Тэгэхдээ маш бодлоготойгоор иддэг. Тэгэхээр өнөөдөр би тостой хоол идсэн бол маргааш заавал шүлтэй хоол. Нөгөөдөр заавал гулгамхай хоол. Тэрний дараа жоохон одоо арчаасан будаач гэдэг юм уу тийм ингэж сөөлжилж иддэг байхгүй. Тэгэхээс ч надад ямар ч өөр хоолны дэгмиг юу ч байхгүй. Ямар ч юм байхгүй. За хүн хоолоо хянах энэ чинь цэвэр хяналт шүү дээ тий. Хэлэн дээр амар орж байгаа юм а хянаад, үгээ хянаад, бодлоо хянаад, нойроо хянаад сурчих юм бол нөгөө монголчуудын хэлдэг нэг амар гоё үг гэдэг. Одоо энэ хишгээ ийм хүн байхгүй юу? Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой. Эн чинь юу гэсэн үг вэ гэхээр оюун санаа нь тунгалаг хурц. Би ходоод нь эрүүл байна гэсэн үг байхгүй юу? Гал гэдэг юм байгаа шүү дээ. Хүний ходоодонд гал хэрэгтэй, оюун санаа, бэлэг оюун ухаанд гал хэрэгтэй байхгүй. Энэ галыг хүн хаанаас авдаг гэхээр дийлэнхтэй хоолноос авдаг байхгүй. Тэгэхээр хоолоо зохицуулна. Чи энийг хэлээ. Ходоодны галаас нь тий. Тэгээ бэлэг оюун гэж юм байна тий. Айгуу сайн ном унш, бяцлаг, бод, ух. Ингээ бодохоор нөгөө амар их ном уншаад ингээл амар завгүй явдаг гэж бодоод. Тийм ерөөсөө байхгүй. Хүн шиг гоё амьдрна. Тэгтээ амьдарч байгаа бол утга учиртай гоё амьдарчих юм бол тэгээ нүүрэнд гал, нүдэнд цог нэмэгдэх юм тий. Яа өөр асуу. Ямар гоё юм бэ та гинэ. Баярлаа. За. За өөр асуулт байна уу манайхаа? Энэ хичээл хадгалагдсан те багшаа.
Тэг хадгалагдана рекорд хийгээ явж. Оруулаад бүгд групп дээр бүх хичээлүүд хадгалагдана. Дасгал үүдээ бясалгал. Тэгээд яг нэг хөдөлгөөлтөө аяада. Маргааш өглөө эхлэх эрүүл хоол. Нэг юм яваад байна те. Юу яа? Бясалгал гэдэг чинь дасгалахгүй юу гэнэ. Оюун санааны дасгал те. Гэхдээ огт хөдөлгөөнгүй 15-аас минутаас бүтэн цаг суухад хүний биед амар олон өөрчлөлт гардаг байхгүй. Амар олон өөрчлөлт гар. Тэгвэл эхлээд суухаар ингээ бадаардаг те. Тэр чинь өөрөө би чинь хөшсөн байна гэсэн үг. Тэгээ яваанда бадархаа болоод ирэнгүүт амар олон гүйж хараагаа дасгал хийгээд байх шаардлага байхгүй болчихно. Би чи уяатан болцсон байна. Дээр нь би түрүү хэлсэнтэй биеийн бүх эрхтэн ухаантай. Эдгээр чи бүгд дурсамжтай байхгүй. Тэгэхээр энэ бие эрхтний энэ ухаан миний тарих хоёр хоорондоо холбоотой болчихж байгаа сте. Тийм байгааз? Энэ хоёр ч хоорондоо холбоотой болчихно. Тэгэнгүүт би яаж эхлэх вэ гэхээр элэг өвдөд байгаагаа би мэдэж эхэлнэ. Ходоод өвдөж байгаагаа би заавал эмчэд очиж үзүүлэхгүйгээр анзаарч эхэлнэ. Булчин өвдөж байгаагаа анзаарч эхэлнэ. Хүн маш олон юм сатараад, маш олон юм завгүй яваад, маш олон юм стресстэд ирэхээр бие чагнахаа болчихдог. Буюу дүлий болдог байна. Дүлий би эргэтнээ сонсч тавилаад ирэхээр хүн чинь нэг өдрөл байжс чи гинт ингээл цөс өвдөл бид нар эмнэлэгт очиод нэг юм тиймэрхүү зөндөө сонсч идэг те. Нэг мэдсэн чил хавдар болцсон байсан. Нэг мэдсэн чил тэгцэн байсан. Нэг мэдсэн чинь гэдэг үг энэ хорвоодоор хизээч байдаг байхгүй. Аль хэдийнэ асуудлууд үүсээд танд уг нь би чи хэлээд байгаа байхгүй. Бид нар яасан бэ гэхээр тарих эд эрхтэн оюун санаа гур хоорондоо холбоосон тасарчгаараа өвдөд байгаагаа би биэндээ хэлээд байгаа. Хэлээд уг нь хэлээд байгаа байхгүй. Тэрийг ойлгох болчдөг байхгүй. Тэгэхээр ойлгож сурахын тулд эхлээд нь бясалгаж сурах гэсэн. Бясалгаж сураад ахаар сүултээ бүр яана. Манай найзууд намайг шоолно. Тэнгихгүй зарж ирсэн. Байна уу? Гэсэн чи би ингэсэн гинэ. Яраасан гинэ. Уцс дуурайд ингэ танихгүй дуурай штэ. Байна уу гэснэ би ингэсэн гинэ. Тэгсэн чинь за энэ нэг л юм болж нөө таньдаг хүн залгаал нэг уурын хөрг штэ. Тийм. Тийм цаг байхгүй. Баярлалаа. За уцаад ирцгэнэ. Яасан гэсэн чи. Алаа ингэ залгаж чинь. Би тэгэхгүй. Яагаад гэсэн чи тэр хүн байна уу гэж дуурахад би муу хүн гэдгийг шууд сонсоод мэдсэн. Яг муу юм ярих гэдэг мэддэгдээд байгаа байхгүй. Дуу хоолойныхоо өнгнөөс нь. Тэгсэн чинь нэг наад энэ ямар юм гинөө нэг сургад гинөө? Яа тий наадах чаа? Ямар юм бэ дээ? Муухай харцаж аюу муухай байгаа сте тий. Би тийм үнтэй харцмааргүй штэ тий. Тэр нь яадаг гинэ? Тэгээ яа тий наа чин тэгээд яг үр дүн гарах уу? Хүн тэгэж ярихаар амар муухай сонсогдсон тий. Тэнгүүт шууд анханасаа ийм үнтэй ярмааргүй байдаг байхгүй юу? Тэгээд яана манайх дүүрчихсэн цаг баг. Би яаж мэдсэн байх вэ тэр хүний муу хүн гэдгийг? Дооны өнгнөөс нь мэдсэн. Энэ дууны өнгийг мэдэрч суртлаа бяцлах гэдэг шүү дээ. Тийм байгааз? Тэгээс шаал танихгүй дугаар байна уу гэхэд мэдэх албагүй шүү дээ. Хүн мэдэх албагүй мэдэх ямарч боломж байхгүй шүү дээ. Энд нэг юмнууд байгаа шүү дээ. Энийг ямар нүд гэдэг вэ? Энэ мэлмич нэгдэх хэрэгтэй байхгүй юу? Энийг нээчих юм бол энийг хүчээр нээж өрөөсө болохгүй. Бясалгараад ингээд нээчих юм бол энэ бизнес миний бизнес болоод байгаа. Болохгүй байгаа. Миний гэр бүлийн харилцаа болоод байгаа. Болохгүй байгаа. Миний бусад хүнтэй харилцаж байгаа харилцаа болоод байгаа. Болохгүй байгаагаа мэдчихдэг. Тэр чи яаж вэ? Хүний бэлэг, оюун ухаан чинь нэгдчихэж байгаа юм. Зөндөө олон юм биднэрт тодорхойгүй байгаа шүү дээ. Ирэх хонд Монголын эдийн засаг ямар ах юм бүү мэд. Мэдэхгүй шүү дээ. Ирэх хонд дэлхийн эдийн засаг ямар ах юм бүү мэд. Дараа сард би хэдэн төгрөг болох юм бүү мэд. Мэдэхгүй байхгүй. Ямар ч мэдэх боломжгүй. Гэхдээ хүн бэлэг оюун ухаан нэгдчих юм бол зүн совин гэж нэг юм байдаг те. Би зөв юм хийж байгаа. Гэхдээ одоохондоо мөнгө олохгүй. Гэхдээ би зөв юм хийж байгаа. Мэддэг те. Зөв юмаа хийж байгаагаа мэдж байгаа бол хэзээ нэг өдөр мөнгө олж л таа. Битгий готор. Яг тэгэхээр та итгэцэн байхгүй. Та мэдээд байгаа. Зөв юм. Би яг зөв юм хийж байгаа. Миний энэ бизнес угаасаа олон хүнд туслана. Тийм болохоор энэ бизнесийг эхлүүлсэн гэж бодсон л бол бизнесээ хизээж битээ аяа. Яг тэр зөв юм гэдэг байгаа. Манайхан ямар бизнес хийдэг вэ? Ямар бизнес хийдэг вэ? Малгай зардаг.
гол сайхны бизнес гэдэг тий. Садан. Та малгай зарахтаа юу гэж боддог? Би бас нөө олон жил явж байгаа болохоор ирсэн хүмүүстэй хамгийн сайн Зөвлөж. Зөв гоё штэ малгай өстой гоё. Та яах гэж байна? Хүний нүртэй харьцдаг. Яаж гоё болох вэ? Тэгээс энэ хүнээс нэг хэдэн төгрөг авчих юмсан гэж боддог штэ. Сэтгэл тавгүй үлдэх нь тий. Зөв. Малгай зардаг хүний хувьд би нэг аягүй сони юм сонсч байсан. Би сая Израильд очиод ирсэн байхгүй. Еврей хүмүүс энэ дэр юм тавьдаг. Яг энэ гол байгаа шүү дээ. Энийг биндүүцэг. Энэ хүний энерги хаалга байхгүй. Энд нэг юм. Энэгээр муу ч юм ордог, сайн ч юм ордог. Гаднаас энэ дээр ийм жижигхэн юм цагаан тавьчдаг л. Тэр нь бол малгай биш ингээ зүгээр ингээ тавьчдаг. Аягүй сонь. Тэгээ бид нар болохоор малгай ихэр өмсөд байгаа сте ингээд энэ хүртлээ ингээд. Тэгээ би энийг гайхаад энэ ямар учиртай ингээд. Тэгсэн чинь энэ манай жудизм буюу евреизм шашин байгаа тийм. Энд чинь манай шашны юм байна. За. Тэгээ ирээ би нөхөртөө ярихгүй юм ингээд. Манай нөхөр аягүй мундаг гүр юм байхгүй. Тэгээ энэ яагаад энийг ингээд еврей хүмүүс яагаад ингэж гэсэн чинь энэ аягүй чухал хэсэг. Энийг хүн хааж ах хэвээр. Энийг ингээ хаана гэдэг чинь буян байхгүй. Одоо их өвчин ороох гээд байгаа хүүхдүүд ч гэдэг юм малгай тавьчих юм байл. Тэгвэл энэгээр муу юм артгүй юм бэ? Сонирн байгаа. Бид нар малгай юу гэж ойлгодог вэхээр загварын чиглэлээр эсвэл цагварын цаг агарын чиглэлээр тий одоо нөгөө даалтын тулд өмсөд байгаа. Тэгэхээр та юу гэж малгайгаа зарах вэ гэхээр миний малгайг авсан хүнд муу юм орохгүй юм байна. Муу юм орохгүй хамгаалтын хүнд хүчлэгээ ботчих юм бол бизнес чинь. Гоё яагаад? Тэгэхээр та ингээд Google дээр юм уу асуу зав. Малгай ямар учиртай вэ асууд. Тэгээд та ингээ малгайны тухай амар сонин юмнууд сонсон штэ. Тэгээд тэрийг хүнд зарж байхдаа яар. Малгай гэдэг чинь ийм учиртай юм л штэ. Хятад соёлд малгай ингэдэг юм лээ. Еврейнүүд малгай ингэдэг юм лээ. Хүш орсууд ч малгай ингэдэг юм лээ штэ. Хүш халуун оронд хүртэл малгай өмсдөг ш. Яагаад гэж гээ тайлбарлах юм бол хүмүүс энэ ямар мундаг юм ихтэй нэрээ нэг хоёр малгай авч. Нэгийг авах гэжсэн бол хүүхдтэй ав. Их нэртэй ав. Хамгаалах гэдэг шүү дээ. Тэр зарж байгаа юмны хадал асар хин. Танд ч гэсэн ялгаагүй тий. Би нэг гоо сайхан дээр очиод би одоо энийг бүр пост болгоод оруулах гэж байна. Энд нэг ухаантай пост оруулах гэдэг шиг тий. Яасан гэсэн чи би нэг гоо сайхан дээр очисон чи би нөгөө аягүй их дасгал хийдэг болохоор би биеийн хаана өсснөө би өөрөө мэддэг байхгүй. Би яах гэж утсан гэхээр нүрээ цэвэрлүүлэх гэж утсан. Ойр цэвэрлүүлэх гэж утсан чинь нөгөө хүмүүс маань амар их массаж хийгээд би битгий хийгээ гуйгаад тэгсэн чинь улмал ингээд өчтөд яасан гэсэн чинь би насаараа л хийж яндаг гэж хэлсэн байхгүй. Тийм л дээ. Тэр хүний насаараа хийсэн туршлаганд би мэднэ. Аягүй мундаг тий. Тэгсэн чинь энэ дээр ингээд дараад энэ хоёр л амар дарсан байхгүй. Энэ дээр дараад энэ дээр дарсан. Энэ хоёр дээр ингээл хүчтэй дарсан чи би нэг сонирн бол авцсан байхгүй. Тэгээ би болигээд болоод массажа цогсоогоод юм арилгаад тэгээ гэртээ очиод тэр өдөр би бинтээ шүл хийхгүй юм. Тэгээ бинтээ шүл хийж байгаа баахан гамбар хайрна шүү дээ. Тэгээ хайраад яг дуусгахын алдад час гэл өндөгний үзүүрлөө час гэл явцсан. Би ойлгохдоо тосонд түлчлээ гэж бодсон байхгүй. Ёо хүтээс талан тосонд ингээл өөрийн мэдлэгүүл орчлоо хуруу орцсон юм байна гэж бодохгүй юу. Тэгэл гамбар хайраад дуусны дараа бүх хурууны үзүүр час гэд яг түлэгдэж байгаа юм шиг амар өвдөд. Тэгээс бүр ингээ юм барьж чадахгүй өвдөд би уйлаад гэсэн манай нөхөр ирээд за ийшээ хэвтгэд. Тэгээ хэвтснээ. Хаана утсан чи өнөдөр гэ тэгж масаж хаан ч дарсан гэсэн чи энд дарсан чи мэдрэлийн судсан тэрэндээ дарсан байхгүй. Энэ хоёрын мэдрэлийн юм маань ч дарсан. Тэгээ манай нөхөр намайг дахиж хизээч нүүрэндээ масаж хийж авах үед доошогоо битгий гаргах гэж байгаа. Энэ өөрөө маш эмзэг мэдрэлийн судснууд явж идэм юм аа. Энэ дэр мэдхгүй хүн дарвал ийм аюултай гэдэг. Тэгээд чи хэрэг яг эн чинь ингээ хүндэрсэн бол энэ мэдрэлийн судас гэдэг чинь мэдрэл шүү дээ тий. Нурууч орох гэсэн. Камераа. Тэгээ би тэр их чинь тэр нөгөө
би насаараа л хийсэн гэдэг үгнээс амар айгаад. Тэгэхээр ялгаагүй дахиад юу хэлэх гээд ирэхээр миний хийж байгаа энэ одоо бизнестэй массаж маань энэ хүн нөө сайжруулах гэдэг шүү дээ. Тэгсэн чи тэр их ч яасан бэ? Хитрхи бардамцсан байхгүй. Намайг нөгөө битгий хийгээдэг их тусам улам сайн хийх гээд ингээ хичээдсэн чинь хөрхи 2 мэдрэлийн соцсон байна гэж. Яг энд гарсан. Тэгэхээр би бүгдийг мэднэ, би жинкнээсээ мэднэ хоёрын хооронд ялгаа аваад байгаа юм. Тийм байгаа. Тэр их ч бол хөрхи насаар хийсэн үнэн багталтай яг насыг ингээ бодоход тэгээд яасан бэ гэхээр намайг сайхан үйлчлүүлээд гарах биш, намайг ялах гэдсэн байхгүй. Энэ ямар овоо хүн бэ? Энэ яагаад надад заагаад байгаа юм гээд хараа ийцсэн. Тэгэхээр яасан бэ? Эго гэдэг юм нь дэш. А би хэрв олон юм яриаггүй бол тэр их хөрхи зөөлхөнд дарж хахад явуулчих байсан байх л та. Гэтэ нөгөө миний гоо сайханд орсон зорилго чи өөрөө энэ хавийг цэвэрлүүлэх л байсан байхгүй. Сайхан нөгөө ингээд татаа цэвэрлжтэй шүү дээ, тий. Цэвэрлүүлэх байсан болохоос шишээ масаж биш байсан. Тэр нөгөө хүний биед хүрж байгаа хүн аяйгүй болгоомжтой байхгүй болвол мэдрэлийн судсан дээр нь дарвал бүр цаашаа хүнийг яах чи блэ, тий. Бүр одоо эмнэлэг мэмлэгт хүргэгдчихвэл одоо дуусаа шүү дээ. Дараа нь маргааш цагтаа ирэх юм шүү дээ, тий. Өөрөө дарсан биш тэгээд одоо манай нөхөр шууд хаан ч дарсан гэл эхэлж байгаа чинь таахгүй. Маш болгоомжтой байхгүй л. Гэтэ би таны юунд бол аяйгүй гоё. Хүнийг ингээд гоё олгоо гаргах юмсан гэдэг чинь хамгийн гоё юм байхгүй. Хүн гоо сайханд яах ч юм. Гоо сайхан болтчил очиж штэ тий. За. Манайха эн чинь юу лээ? Монгол гутлын бизнес хийгээд 25 жил болж байна гэж. Яа, ямар гоё юм бэ? Хүмүүс шигт маань болохоор Германаас холбогдож байгаа сэтгэл зарцуулж Монголд одоо асархан бизнес ихтгэж байгаа. Ямар гоё юм бэ? Зөвлөгч мэрэгчлээ. Германд олон жил яг энэ чиглэлээр ажилласан хүн байна. Ямар гоё юм бэ? Үндэсний хувцас дээл хийдэг эмэгтэй байна. Мал эмнэлгийн бизнес хийж байна. Ямар гоё юм бэ? Монгол гутал хувцас бол ста гоё. Одоо нэг Монгол модонд орсон цаг шүү дээ. Тий, сезон. Тэгээд дээр нь энэ 100 манайх түүхэндээ байгаагүй олон жил болчихно ам. Энэ 100. Тэгэхээр тэр хүмүүст яаж хүрэх вэ гэдэг чинь бас. Энэ 100 тий. Одоо physical Asian-аас боллоо, зөндөө олон юмнаас болоод манай Монголын аялал жуулчлалын ачаалал дийлэх байл. Тэгэхээр ачаал дийлэхэ болно гэдэг бол тэдний ажил зөвхөн тэдний ажил биш шүү дээ. Бидний ажил байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүст юу зарж болох вэ гэдгээ бас одооноос бодох хэрэгтэй. Би юу зарж байна? Гадныханд те Монгол юу зарж болох вэ? Бас бодвол ста гой бөөм үн ирж байгаа байхгүй. Сэтгэл засалж энэ ста хэрэгтэй юм байна энэ нэрээ. Сэтгэл засалж асархан бизнес бол нэр үнэхээр гоё. Мал эмнэлгийн мадын эмийн сан ажилладаг. 8 жил болж байна. Ямар гоё юм бэ? Үндэсний хувцас хийж байна. Бясалгал хийж сурмаар байгаа маа яаж эхлэхээ мэдэхгүй байна. Яа үнэхээр өөрт чи хэрэгтэй гэж бодсон бол хоёр үг хэлэхэд л хав бэлэн болцсон байх гэсэн. Нөгөө сурагч бэлэн, шав бэлэн бол багш бэлэн гэдэг шүү дээ. Өөрөө гарч ирдэ шүү дээ. Тэгэхээр өөрөө яг би бэлэн үгүй юу гэдэг өөрөөс аягүй сайн асуугаарай гэж хэлмээр байна. Дадал болгоход бас хичээл сэтгэл хэрэгтэй байна. Тийш аягүй чухал биш. Сурагч бэлэн бол шав бэлэн болоход багш бэлэн болдог байхгүй. Тэгээ юу гэж байна? Би үнэхээр сурыг гэж бодож байгаа хүнд бүх хүн багш байхгүй. Би үнэхээр сурыг гэж бодож байгаа шүү дээ. Үнэхээр сур. Одоо манад орж ирж байгаа оюутнууд хоёр янз байд. Нэг нь үнэхээр аав ээжигээ дийлээд энэ сургуульд л ороод сурахгүй бол болохгүй дээрээ тавьсан том толгойтонгууд орж ирдэг. Аав ээжигээ дийлээд ороод ирсэн. Би тэдрийг том толгойтонгууд гэдэг байхгүй. За зарим нь нөгөө хэсэг нь болохоор аав ээжийн шахалтаар орж ирсэн хүүхдүүд байна. Ийм хоёр янз л хүүхдүүд. За аав ээжийн шахалтаар орж ирсэн хүүхдүүд юу ч цаагаад нэмэргүй. Юу ч авахгүй. Би 1000 доктор, профессор, олон улсын коуч яадаг ийдэг хүн байгаад ч тэр хүүхдэд багш биш байхгүй юу? Яа тэгэхээр тэр хүүхэд сурыг гэсэн бодлого байна. Одоо тийм хүсэл байхгүй байгаа байхгүй. А нөгөө хүүхдэд нь багш хажуугаар өнгөрөхт бүр ингээд зогсчдаг хүүхдүүд хийдэг чинь бүр хотоод ингэ сайхан багш хэдэд ирнэ гэсэн гээ. Тэгэл перк гэж шаваал багшаа нөгөө нэг яасан гэх бүр явуулахгүй. Тэгээд яг багшаа хайлснаар хийдэг хүүхдүүд байна. Тэр хүүхдүүд яасан гэхээр
хизээний яг бэлэн болчихсон баг. Би яг сурандаа гэсэн л хүүхдүүд баг. Тэгэхээр бид нар ч гэсэн бусад бүх юм дээр ялгаагүй. Би одоо л яг миний цаг болчлоо гэх юм бол яг л тэр үед багш нь гарч ирдэг. За хүн юу өгсөн тэрийг л авдаг. Одоо л яг надаа мөнгө хэрэгтэй байна гэж бодоход хэдүүлээ яаж хийж байгаа мөнгө олдог те. Яаж хийж байгаа толдог. Зээл хийгээд чамаагүй. За эсвэл одоо л би яг нэг хүнтэй суухгүй болохгүй байна да гэж бодсон үед хань ижил гарч ирдэг. Эсвэл одоо л нэг гिचхийнсэн гэж бодсон үед хүсэж байгаа юм гарч ирдэг. Тэгэхээр үнэхээр яг надад үнэхээр яг мөнгө хэрэгтэй байна уу гэж бод. Би үнэхээр яг мөнгөтэй болох хэрэгтэй байна. Зарим хүн үгүй байдаг байхгүй. Үгүй шүү дээ. Өдөр хоногоо болгоод явж шүү дээ. Тэр их мөнгөөр яах гээд байгаа. Тэр бом төгрөгөөр яг юу хийх юм? Яаж үрхэж мэдэхгүй ээжэж надаа мөнгө хэрэгтэй гэвэл мөнгө ирэхгүй. Яаж үрэх нь тодорхой байгаа шүү дээ тий. За одоо л нэг ста нэг хөрөнгө оруулалт авчих юм бол нэг 200 сая төгрөгтэй олчих юм бол салоноо хамруулад нэг дараагийн түвшинд ингэчмээр гээд л бодоод яваад байх. Дарга нь олдож юм гэдэг чи өөрөө бэлэн болцсон байх гэсэн үг байхгүй. Тэр бүх юм өөр ингэсэн зоригтой. Айгүй олон хүмүүс надаас ингэж асуудаг. Багшаа би их монгол хэлээсээ гадна 3 хэлээр чөлөөтэй ярьдаг байхгүй. Багшаа гадаад л яаж сурах вэ? Гадаад л яаж сурах вэ? Өлсгөөрөө хүн зайлшгүй сурд. Эсвэл яах гэж сурж байгаагаа сурах гээд байгаагаа өөрөөсөө асуу. Би яах гэж сурж байгаа юм? Өө нэг англи хэлтэй олчвол хэрэгтэй гэсэн штийгээ явж идэг те. Гүү тэгвэл тэр чин зорилго чинь биш байхгүй. А би IELTS-ийн нэг оноо авах гээд байгаа юм. Тэгвэл тэр чин зорилго чинь сурч л таарах. Эсбөгөөс өлс. Солонгос явсан хүмүүс амар мундаг англи солонгос хэлтэй болоод ирдэ штий. Яасан байх нь? Өлсхийн ирэхэд сурсан байхгүй юу? Солонгосоор ярьдаг бол ганц хоёр гайгүй ажил болчихгоо дээ шүү дээ. Ярихгүй бол муу ажил болно, яриул сайн ажил болно. Ойлгомжтой байгаа сте тий. Тэгэхээр солонгос явсан монголчууд маш сайн солонгосоор сурдаг чи энэ байхгүй. Холон дээр уртдаг тулцсан байгаа чинь. Монголоос өөр нэхэгдээд шүү дээ тий. Эсвэл тэнд байрны түрээс нэхэгдээ. Эсвэл хүн чинээс хүүхэд сургалтын төлбөр ихэд байгаа байхгүй. Тэгэхээр явхаа сураа. Эсвэл нөгөө онгоцны буудлын дээр нулимстай гаргаж өгсөн аав ээж нэг тарахтаад байгаа байхгүй. Тэгэхээр ч өмнө сурхаа сурах байхгүй. Хэлийг сурч иж л ойлго. Эсбөгөөс том зорилго тавихгүй бол юу ч ингэж яг яах юм бүү мэд. Одоо хишгэ менторийн одоо энэ хичээлүүд дээр ярина. Бизнесийн зорилго ярина, тоо ярина. Тэгэхээр та нар ярьж байгаа юм нь бүгдээрээ нөгөө хэмжүүртэй учраас хэмжээсээ аяйгүй сайн тавь. Миний энэ зорилгын эцсийн хэмжээс нь надад одоо эх хонд яг хэдэн төгрөг хэрэгтэй. Миний дансанд одоо яг хэд байх хэвтэй. 100 сая байх хэвтэй юм. Өө тийм байна. Ойлгомжтой байгаа хэвтэй 100 гэдэг тоо байна тий. Тэрбум төгрөг байх юм. Тэрбум тоо юм байна. Тоо тавьчихж байгаа юм чи хэмжээс тавьчихж байгаа юм чи хэмжээстэй өөр. А би баяжна гэвэл хизээч одоо баяжахгүй яа тэгэхээр баяжна гэдэг үгэнд чи хязгаар байхгүй байх. Тэгэхээр хязгаараа эхлээд нь тавихгүй бол зорилгод хүрэхэд аюу хэцүү бол. Тэгэхээр хэмж чадах өөрийн чинь хувьд болно гэж бодож байгаа хэмжээсээ эхлээд нь тавьчих. Тэр хэмжээстэй үрчлээ дараа нь дахиад ингээд дахиулаад явах байхгүй. Тэгэхээр хишгэ ментор нь тэр талаар яг мэрэгжлийн өнцгөөс та нарт яг ингээд дараалалаар нь гой заагаад явчихна за. Жохон хоцорчлоо. Хэр хоцорсон болоо л гин. Цаг 30 минут болцсон гэж шүү дээ хөшгөө. Оройн төргий. За өөр асуулт байна уу? Багш нь дахиад нэг асуулт авчи. Тэгээд өнөөдөр хичээлээ дуусгая. За. Энэ удаагийн хөтөлбөрүүд чинь нэлээд бас гадаадаас байгаа, Германаас байна, Австралиас байна, Чехээс байна. За тэгээ орон нутгаас байна. Улаанбаатараас байна. Нэгсний бас онлайн гэж ийм гоё зүйл болоод бид нар чинь ингээ хаанаас ч ихсэн холбогдоод сурч байна. Эндээс асуулт байна тий. Манай тагмаар ирсэн хүмүүсээс асуулт. За. Эрдэнтээс.
дандаа зэзэг юм. Ааха. Эсвэл байгаа шүү дээ. Аха. Асуулт маань юм байна. Санхүүгийн ер нь бол дэлхийн нийтээрээ санхүүгийн хувьд хэцүү байгаа, Монгол ч гэсэндээ санхүүгийн хувьд хэцүү байгаа учраас жижиг дунд бизнес хийж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ гэж байна. За. Би энийг өөрөө чинь хийж байгаа бизнестэй шууд холбоо. Яг ямар төрлийн бизнес хийж байгаа юм. За. Одоо үл хөдлөлийн бизнестэй байлаа гэж бодъё. Үл хөдлөлийн бизнес хязаа хамгийн сайн цэцгэлдэг гэж эдийн засгийн хямрах үед. Модоо барина гэж ярьдаг монголчууд. Модоо барина гэдэг чинь аргаа бараад байраа зарах гэсэн. Энэ үед байр худалдаж авах хамгийн зүгээр гэдэг. Тэгэхээр хамгийн хямд үнээр байр авах боломжтой болчиход шүү дээ. Тэр нэг талдаа нэг хүн хожоо тэр нөгөө талдаа нөгөө хүнд ч гэсэн бэлэн мөнгө хэрэгтэй болчихсон юм. Болоод байгаа шүү дээ. Хоёр биений нөхөд. Тэгэхээр эдийн засаг хямралтай үед ч бизнесийг цэцгэлүүлж болдог. Тэгэхээр таны бизнес яг ямар бизнес хүнд чиглэсэн бэ? За, эдийн засаг хямралтай байгаа үед хүн ботокс шахуулах уу? Нүүрэндээ ботокс тариулах уу? Үгүй. Хэрэгцээ нөөрлөж байгаа тийм. Мөнгөө нүүрэндээ одоо өөр юмд зарцуулах байсан зарцууллыг гэж бодохоос биш гоо сайхандаа зарцуулахгүй байх юм тийм. Тэгэхээр магадгүй таны үйлчлэг хамгийн сайн болох байхгүй. Яагаад тэгэхээр та маркетингаа энэ талаас нь явуулах. Мисгүүгээр гоо сайхнаа аврыг. Одоо манайх мисээр хийдэг байсан одоо тий юмыг бид нар гараар массажаар хийж өгөх боломжтой ч гэдэг юм. Болчиход байгаа. Тэгэхээр энэ гоо сайхны зах зээлэгч дотор нь лагзери зах зээл, дундад зах зээл, арай доошоо гэж 3 хувааж болно тий. Одоо ингэ бодтоо тий. Гоо сайхны бүтээгдэхүүн ялгаа. Тэгэхээр мөнгөгүй эдийн засаг хямарч байгаа үед энэ хэсэг нь байхгүй болчих واخгүй. Өндөр хэсэг нь байхгүй болохоор хүмүүс өөрөө ирэхгүй дунд юм уу доошоогоо явах учраас эдийн засаг хямралтай байгаа бол дунд хэсэг дээр анхаарлаа хандуулах гэсэн. Та тийм үнэтэй юм аа хэрэггүй. Мөнгөтэй болтлоо манад ирээ төрнө асаач хэлчих гэж гэдэг. Тэгээ орж ирж байгаа хүмүүстээ энийг ингэж ярих хэрэгтэй байхгүй. Эдийн засаг чинь ингэ хямраад байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр манайх ингэж багцсандаа ийм сонирхолтой багц гаргацсан баг. Та бүтэн жилээр нь тэгчих юм бол ингэж гэдэг юм. Миний өс чинь бол өстой надтай аюу гой дийл хийдэж шүү дээ. Ямар дийл хийдэг гэж. Манай өс чинь үе олон улсын юмд явдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн олон улсын юмд явахаар ойролцоогоор нэг 20 сая төгрөг ордог гинэ. Нөгөө зардал байна. Тийм баахан маникюр юм авч явдаг ч гэдэм үү. Тэнгүүт юу гिचдэг вэ гэхээр мань хүн яадаг вэ гэхээр би бол байнга ч сардаа нэг удаа очихоосоор харахгүй. Яа тэгэхээр тэр хүн байхгүй бол энэ чинээс ингээ буурал ус гараад би ч одоо нөгөө өөрийнхөө жинхэнэ насан дээр очдөг байхгүй. Би намайг хэддэг гэж бодож байна. Жинхэнэ насан дээр очдөг байхгүй. Тэгээд тэр хүнд би сар болгон хамгийн багадаа 85,000 төгрөг байх нь тий. Тэгсэн чинь мань хүн яасан? Яг хэрэгцээ нь гараад эсвэл эдийн засгийн хямралтай болонгууд мань хүн надаас бүтэн жилийн мөнгийг авдаг. Болж байгааз 850,000 төгрөг шилжүүлчихдэг байхгүй. Эсвэл сая төгрөг шилжүүлдэг шүү дээ. Тэгэнгүүт нөгөөх чинь асуудлаа шийдчихлээ шүү дээ. Санхүүгийн асуудлаа шийдэнгүүтээ би яхавтаа сартаа ганц л очиж шүү дээ. Тэ? Тэгээд бүтэн сар нөгөө эмчилгээнийхээ бодог болгоныхаа мөнгийг нөгөө мөнгнөөс чи хасч авсаар агаад дараагийн жилтэйгээ залгадаг. Яг дараагийн жил нь дахиад олон улсын тэмцээнд явах шаардлага гарна. Гоё яагаад? Ингээ шийдчихдэг байхгүй. Тэгэхээр эдийн засаг хямарж байгаа үед хүмүүсээс иймэрхүү пакэж багцууд гаргаж болно. Уг нь үндсэн багц чинь 60,000 байсан байлаа гэж бодъё тий. Тэгэнгүүт та 6 оролтынхаа мөнгийг нэг дор төлчих юм бол би танд 35,000 болгоод. Пүү азны коле өстэй. 60,000-аар ордог байсан юм а 35,000-аар очихоор. Гэхдээ та бүүнд нь өгчих. Надад ч ашигтай, танд ч ашигтай болчиход. Иймэрхүү эдийн засаг хямралыг дагсан багцууд байж болно. Тэр хүнд ч эдийн засаг нь хямарсан болж яг л нэг л удаа гаргана шүү дээ тий. Танд ч гэсэн эдийн засгийн тэгэхээр 60,000-аар 10 хүн авах уу 35,000-аар 50 хүн авах. Танд ашигтай бас. Цаг хугацааны үед хүн хүлээж зүгээр суухгүй байх нэ. Хүн байнга ирнэ. Гэхдээ жоохон илүү ажиллана. Гэхдээ мөнгө илүү болоод байгаа шүү дээ тий. Тийм байдлаар ингээ бизнесээ ингэж явах юм бол болох. За үйлдвэрлэлийнхэнд бол
эдийн засаг хямраад дагаад дахиад нэг явдаг. Одоо ялангуяа энэ Монголд ээл үйлдвэрлэж байгаа ч юм ийм хүмүүс эмэгтэй хүмүүс бол эмэгтэйчүүдийг дэмжсэн аяйгүй олон програмууд хөтөлбөрүүд гадуур олон улсаар ч явж байна, Монголоор ч дүүрэн явж байгаа. Өнөөдөр бид нар Эм банктай уулзсан чинь Эм банкны посын 100 саяын зээл гэж байд юм бэ? Пос барьцаалсан зээл байт юм байна. Тийм. Шаардлагыг хангаж ээж яадаг. Тэ одоо нөгөө жилийнх нь ч гэлөө сарынхан ч гэлөө орж гарч байгаа мөнгө нь 100 сая төгрөг юм бол 100 сая хүртэл хөрөний зээл авч болдог л гэнэ. За тэгсэн чинь 50 сая төгрөг л гэнэ. Бүр аяйгаа тэр нь гэхдээ заавал эмэгтэй хүн байх хэвээр. Гоё байгаас та тийм. Эмэгтэй бизнес эрхлэгчид зориулсан бизнесээ дэмжих 50 сая төгрөгийн зээл. Тэр хүмүүн их боломжиж байд юм уу? Яг эдийн засаг хямраад ирэхээр дагаад иймэрхүү боломжууд хаасайг байрдаг. Яа тэгэхээр зүгээр би муугаар хэлье. Чон борооноор ахгүй юу? Чон борооноор. Яаж юм гэхээр манайх шиг энэ хямарж байгаа эдийн засаг руу асар их мөнгийг оруулж угаах сонирхол байдаг. Муугаар яри. Чи мөнгө угааж байгаа шүү дээ тийм. Маш том цаана мөнгө угааж байгаа байхгүй. Маш том хөтөлбөрийн хэдэн сая доллар монголоор ороод цэвэршээд буцаад гарах. Бид нар яах вэ? Хэдийгээр нөгөө муу гэдгийг мэдж байгаа ч гэсэн энэ бол эдийн засагт одоо капитализмын гашуун үнэн чи энэ багхгүй. Тэгээ хэдүүлээ яах вэ? Би яах вэ? Хинийх нь мөнгө нь яа нугаах нь хамаалал. Миний бизнес энэ хэсэгтээ амь тайвчихгүй шиг хин нэгэн хүний дэмжлэгээр тэр мөнгө тэртээ тэргөө хулгайчийн мөнгө гэж бичээгүй бол мөнгө шүү дээ тий. Одоо тэртээ тэргөө яг үнийг хэлэхэд нүүрсний хулгайчдын мөнгөөр зөндөө олон үйл хөдлөлийн бизнес томрлоо шүү дээ. Нүүрсний хулгайчдын мөнгөөр өчнөө финтек аппликейшн зээлүүд хөлдөөрөө бослоо шүү дээ тий. Бүгд л хулгайчдын мөнгө шүү. Тэгээ бид нар тэрийн цаад утгыг мэдж байгаа л да. Тэгтэл энэ дээрээ тийм шошго тавиагүй л бол бизнес цаашаа явж лах хэрэгтэй байхгүй юу? Тэ? А гэхдээ таны бизнес хийж байгаа чин санаа чинь хүнд тусалж байгаа. Энэ чин санаа ноён нуруунасаа л хугарахгүй л бол хэний мөнгийг ашиглана? Би хууль журмынхаа дагуу хүсэлтээ өгвөл мөнгө авсан тий? Зээл авсан үнэн буцаагаад төлж байгаа юм байхгүй. Тэр эдийн засгийн хямралтай үед хизээч битгий том эрсдэл гаргаж том худалдаа авах хизээч битгий гэж. А тэр мөнгө эргэлдүүлж байгаа хүмүүс ч өөр ихгүй юу? Жишээлбэл би 2 дахь байраа авах сонирхол надад байгаа бол яг эдийн засаг хямарсан үед авах хамгийн зөв баг. Яагаад тэгэхээр надад нэг байрмаар байна. Дахиад надад бэлэн мөнгө гар дээр. Тэгвэл би хямдхан үед нь аваад түрээслүүлчих хэрэгтэй. Хямдхан түрээслүүлчих. Цаг үе сайхан болонгууд нь үнэ нэмээд зарчих. Гоё юу? Болж байгаа юм тий? Өөр тий? Тий өөрөө нь өөрийг нь төлөвлөдөө шүү дээ. Эн чинь өөрөө эдийн засгийн хямралын нэг сайн даваа тал энэ багхгүй. Тэгэхээр эдийн засгийн хямралын үед өөрөө мөнгөгүй ээжж өөрөө байр авна гэж тэнэг байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр өөрт ямар боломж вэ тэрийг л тэхээс биш багш ингэж хэлсэн гэхэд зээл аваад байр авна гэсэн үг биш аахгүй юу тий. Тэгэхээр чон борооноор гэдэг үг чинь бас утга учиртай байгаа тий. Том худалдаа авалт битээ. Хаан банкны ногоон зээл. Хаан банкн дээр эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжинэ гэсэн бүр том зээлийн сан баг. Бүр ингээд том бүтээгт тэр чинь банкны бүтээгдэхүүн гэж нэрлэдэг шүү дээ тий. Юу байна? Эм банк байна. Өөр чинь бид нар тэний уулзаад хэвлээ. Одоо 4 сараас Азийн хөгжлийн банкны 4 сая долларын юу орж ирнэ. Тэр бас тендер зарлаад бас эмэгтэйчүүдийг чадахжуулах гэж. Тэрийг чих тавиад чагнажээ заа. Тиймэрхүү юмуд орж ирнэ. Одоо миний энэ байгаа над дээр явж байгаа хөтөлбөрүүд шүү дээ. Та нар худалдаа аж үйлдвэрийн тэнхэн биш үү? Тэрний Facebook пэйжийг нь дагаад байна. Тэн дээр худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн гишүүн болоод нэг жилийн 350 мянган хэдэн төгрөгчлөө төлөлтөө тэг гишүүн. Эсвэл хувь хүнээр гишүүн болоод эсвэл байгууллагаараа гишүүн болчих юм бол иймэрхүү сонирхолтой зээл эсвэл сургалт эсвэл одоо энэ миний явуулж байгаа багшилж байгаа хөтөлбөр бол гранттай буюу шагналтай байна. Энэ хөтөлбөрт явсны дараа 30 мянган доллар авдаг. Энэ хөтөлбөрт явсны дараа 5 мянган доллар авдаг иймэрхүү юм аягүй баг. Тэгэхээр зөвхөн танд бизнес санаа байгаа, бизнесээ дөнгөж эхлүүлсэн бол иймэрхүү юмнуудад явах юм бол ядаж үн төлбөргөө сураад ав. Гоё хөтөлбөрүүдэд. Дээр нь зээлийн боломж. Голомт банкнд бас байгаа. Women owned буюу эмэгтэй эзэнтэй бизнес гэдэг бүр юм тамга өгдөг, сертификат өгдөг бизнесүүд юунууд зээлүүд бас байна.
Тэ woman owned гэдэг тохирлын тэмдэг гэрчлэгээ ч илүү нэг тийм байна. Янз бүрийн ногоон зээлүүдийг басан. За хийж байгаа үйл ажиллагаа болгонд чинь зориулсан шүү. Жишээлбэл аялал жуулчлалыг дэмжих жил гэх юм бол аялал жуулчтай холбоотой хүү багтай зээлүүд гардаг байна. За боловсролыг дэмжих жил гэвэл боловсролтой холбоотой хүү багтай зээлүүд гардаг гэсэн. Тэгэхээр мэдээ аягүй сайн чагна гэсэн үг шүү. Тэгэхээр нөгөө хов үзэх биш. Яг энэ эдийн засгийн хувьд юу болоод байгаа юм? Энэ мэдээг дагаад ямар төсөл хөтөлбөрүүд Монгол хэрэгжээд байгаа юм? Энэ төсөл хөтөлбөрүүд нь аль байгууллагыг түшгэлж хөгжөөд байгаа юм гэдгийг аягүй сайн үнэн зөв мэдээллүүдийг аваад авах юм бол барагд одоо хямралыг нь далимдуулаад хожоод авах. За манай онлайныхнаас асуух асуулт байна. За бас 2 асуулт асуусан байна. Хариулчид л бас нэлээд цаг авч магадгүй юм шиг байна. За AI давалгаа хизээ хүртэл үргэлжлэх вэ? Магадгүй дараагийн давалгаа юу байх вэ гэж байна. Үр зээлээс гарах гаргалгаа өгөөч гэсэн байна. AI давалгаа одоо ингээ хүн төрөлхтнийг бүтэн дуусашгүйгээр давалгаал. AI давалгаа дараагийн түвшин рүү одоо орно. Тэгэхээр одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэндээ айгүй анхаарч бизнесээ хийхгүй бол бидний хийж байгаа эрхэлж байгаа бизнесийг технологи хийчих вэ гэдэг дээр бас чих тавьж олон улсын мэдээ уншиж зөв суугуудаа дагаж зөв мэдээлэлүүд авч явах хэрэгтэй. За гараар хийдэг бизнесүүд энэ тий одоо янз бүрийн дамжилгууд засварын төвүүд ч гэдэг юм уу тий энэ бол тэгээд технологи нь ороод ирвэл хиймэл урлаад эхлэх байхгүй. За эсбөгөөс манад энд байгаа хүмүүсийг ингээ ажиглаад ах юм бол дандаа л хүн хоорондын харилцаа, хүнтэй харилцдаг ажлууд хийгээд байгаа болохоор нэг хэсэгтээ бас харьцангуй гайгүй байна. Тэгтэл миний хийж байгаа ажлыг технологи юугаар оруулж болох уу гэдэг дээр чих тавьж өөрийгөө хөгжүүлж эсвэл дараагийн айдиа санаагаа бодож авахгүй бол бас болохгүй байна. За хүүхдүүдээсээ л асуугаад үз та нар. Одоо хийж байгаа бизнесээ өөрийнхөө хүүхдтэйгээ сууж байгаад яриад үз. Чи ээжийнхаа юм уу аавынхаа хийж байгаа бизнесийг үргэлжлүүлж авмаар байна уу гэж асуу. Үгүй гэж хэлж байвал танай бизнес чинь нэг бол гэр бүлчээ ойлгоогүй нөгөө бол ирээдүггүй гэсэн үг байхгүй юу? Энэ амар гашуун асуулт ч та хариулт нь их гашуун байж магадгүй. Бити санаа зовоорой. Тэгтээ хүүхдүүдээс асуугаад үз. Ээжгээ гоо сайхны юм хийх үү гэд асуугаад үз. Юу гэж хариулах? Үгүй. Яагаад гэж асууж. Үгүй шүү дээ. Би ингээд танаас өөрөөр ингээ илүү их мөнгө олоод явмаар байна шүү дээ. Энэ хүүхэд ээж нь мөнгө олдгүй юм байна гэж боддtiin бай. Уг нь бол олоод байгаа тий. Уг нь бол яваад байгаа байхгүй. Тэр хүүхэдтэй ээжийнх нь олж байгаа мөнгө хэдийгээр бага юм шиг санагдаж байгаа боловч гэр бүлийн энэ зардлуудыг даадаг гэдгээ бүр боддоор үзүүлэх хэрэгтэй байхгүй. Яагаад маш олон бизнесүүд амжилттай байдаг вэ гэхээр хэдэн үеэр нь дэмждэг байхгүй. Одоо том корпорациудын бизнес ч дандаа хэдэн үеэр явцсан буюу аав нь ээж нь үр хөвгтдээ хийж байгаа бизнесийнхаа үн цэнийг аягүй сайн болсон байхгүй. Дийлэх хөвгтүүд ч үгүй гэж хэл. Би бол мэдчихэв. Манай монголчууд бид нар нөгөө үр хөвгтдээ хийж байгаа ажлаа ойлгуулдаггүй байхгүй. Айгүй хэцүүгээр ядарч ирж яхад чинь та нар гээл загнуул хүүхэд энэ ажлыг хийж болохгүй юм байна. Ядарах юм байна. Одоо манай аав ичээрээ алтан үг байхгүй. Би бол аавыгаа хажуунаас нь харсаар хагаад манай аав хөгжмийн хүн, урлагийн хүн. Би хизээч урлагийн хүн болохгүй гэж хүмүүжсэн байхгүй. Яг тэр орой болгон тавлттай байдаг. Яг ингээд хичээл ном тараад гэр бүлээрээ хоол идэх гэхээр аав тэнд найрал хөгжим өдөртөө зогсооддаг байхгүй. Тэг би хизээч аав шиг болохгүй гэж үзсэн. Манай ээж нэгтлэн хүн. Дахиад алга болчихно. Тайлан тооцоог алга болчихно. Би хизээч нэгтлэн болохгүй гэж бодсон. Би хизээч урлагийн хүн болохгүй гэж бодсон. Болоогүй байхгүй. Тэр үед хэрвээ аав ээж маань энэ ажлынхаа сайхныг надад хэлсэн бол би өнөөдөр санхүүгийн мэдлэгтэй урлагийн мэдрэмж өндөртэй болох байсан байхгүй юу? Уг нь бол тий. Бүр ингээд цаашаа цэцгэлээд явах боломжтой. Тэгэхээр энэ бидний алдаа байхгүй. За өр ширнээсээ яаж гарах вэ? Өрөнд яаж анх орсон гэдэг нь. Юмаа яаж алах вэ гэж яаж анх алдсан тэр шиг хаал гэдэг шиг тий. За. Яагаад өрөнд орсон бэ гэдэг. Нэг том асуулт. Яагаад өрөнд орсон?
Бүртээ юу? За яагаад өрөнд орсон юм? Малгайгаа аягүй л авчихсан. Тооцоол байхгүй авсан байна тий. Нөгөө үлдэгдэл бараа материалын жагсаалт гэдэг юмыг тооцоогүй. Та тэрийг тооцдгүй. Юус тооцсон. Одоо тооцдгүй. Одоо ч гэсэн тооцсон. Одооноос эхлээд өнөөдрөөс эхлээд бүх үлдэгдэл малгайгаа бүгдийг кодлоод сарвчтай малгаанда S гэдэг нэр өгөөд нэг сарвчтай ч S үсгээр хэлж чинь тий. Одоо юу гэдэг? Өвлийнх гэвэл Ö 1, Ö 2, Ö 3 бүгдийг кодл. Өөр ямар малгай байна? Үстэй малгай. Ү 1, Ү 2, Ү 3. Бүгдийг тооцоод энэ бүх малгайгаа өнөөдрийн ханшаар зарвал миний дансанд хэдэн төгрөг байх ёстой бүгдийг бодож болно. Хэдэн төгрөг байх нь бүгдийг бодож. Энийг бид нар бараа материалын жагсаалт гэж нэрлэдэг байхгүй. Бараа материалын жагсаалтаа гаргахгүй бол бизнес хийгээд хэрэггүй. Энд байгаа хүмүүс ч гэсэн сонсож байгаа тийм. Өнөөдөр байгаа агуулгатай байгаа бүх гутлаа гутал 1, гутал 2, гутал 3 бүгдийг кодлоод бараа материалын жагсаалтыг Excel дээр үүсгэнэ. За дээл үлдэгдэл бүх дээлүүдэд тоолоод дээл 1, дээл 2, хантаац 1, хантаац 2, бүс 1, бүс 2 бүгдийг кодлно. За ингээд үнэ гаргаад ирэнгүүт таны дансанд хэдэн төгрөг байх ёстой бүгд мөнгө чинь гараад ирнэ. За энэ мөнгийг нэг өдөр олж чадахгүй нь ойлгомжтой тий. За тал үнээр нь заруул яах вэ? Бэлэн мөнгө эргэлдэж эхэлнэ тий. Сэл зарлаж байгаа. Бүр хамгийн муу арга чинь сэл зарлах штэ тий. Энэ мөнгийг бушуухан эргэлдүүлэе гэж бодож байгаа бол наад мөнгөн дүн чинь гарсны дараа хүний толгойд санаа орж ирдэг байхгүй юу? Эс бөгөөс энэ хизээ нэгэн өдөр зарагдана гэд явбал дараа жилийн өвлийг хүлээхээс өөр аргагүй бол. Энэ жагсаалт ийм тоо байхгүй бол хэдүүл ярихгүй шүү дээ. Бизнес чинь тоо шүү дээ. Манай хишгэн ментор энэ дээр бол маш сайн зааж өгнө. Бизнес бол тоо. Тоо бол бизнес. Гоо сайхан ч ялгаагүй. Барааныхаа үлдэгдлийг одоо тоол. Тос хэд, тос 2, тос 3, тос 4. Тос ч нь овоорчихсан овоорчихсан байгаа бол хүн орж ирэхгүй гэсэн. Тэгэнгүүт тосоо үйлчлэгээтэйгээ зарахын тулд багцаа нэмэгдүүлнэ. Амьдралаа зарлана. Үйлчлэгчээ татна. Тэгэж бэлэн мөнгө гэдэг чинь бизнесийн хувьд цус байхгүй юу? Цусны эргэлтгүй болсон биз дээ. Цус байхгүй зүрхээр одоо яана? Зүрх чинь зогслоо шүү дээ, тий? Энд одоо энэ дээр асуулт асуусан байгаа хүмүүс ялгаагүй. Үйлчлэгээ юм хийж байгаа бол бараа материалынхаа жагсаалт, үлдэгдлийнхаа жагсаалтыг яаралтай гаргаарэ. Цусаа бодоорой. Цусаа бод. Энэ бид чинь цусгүй бол явахгүй. Дансанд чинь мөнгө авахгүй юу ч хийж чадахгүй. Түрээсээ ч төлж чадахгүй. Бүр хоолж авч идэж чадахгүй. Sorry уучлаарай. Нэрэ. Игээл бол. Тришгээ хитийг авсаар байгаа. Найдсан биш үү? Угаасаа чаддیں۔ гэж бодсон юм тий. Алхаа багтаасан. Тэр болж юм. Яг л тришгээ авсан. Тэгэхээр та цаг үеэ бас анзаараагүй. Хойдын дараа бүгд яваад ирэх. Тий. Тэгэхээр одоо энэ барааныхаа илгээдлийг бушуухан яаж зарж цусныхаа эргэлтийг нэмэгдүүлэх вэ? Тэгэхээр яг энэ үнээрээ зарна гэдэг юм одоо болно. Одоо нэгэнд байгаа сток буюу одоо нэгэнд үүссэн байгаа энэ их барааг бушуухан зарж цусны эргэлтийг сайжруулах гэдэг юм ийг хийхгүй бол цусгүй болцсон байна бизнес чинь. Тэгээд дандаа тоо. Одоо тоол бод. Компьютер дээр Excel нээгээд Excel дээр шийт үүсгээд ёстой өдөр болгоноор хэдэн төгрөгөөр юу зарсан бүгдийг бүр гарж байгаа талхны мөнгө өрт бодоод үз. Тэгэхээр наад цусны чи эргэлтийн учир нь алтна. Цус чи өтгөрцөн юм уу, шингэрцэн юм уу, үнэхээр цусгүй болцсон юм уу, даралт нь ихтэй байгаа юм уу, багдаад байгаа юм уу гэдэг чинь тоол харуулах байхгүй. Тоогүй бол хаашаа ч яваад ямар ч боломжгүй. Манайхан бизнесийн гэхээр энэ тооны ажлыг нэгтлэнгийн ажил гэж байна. Нэгтлэн гэдэг чинь зөвхөн тайлан өгдгөл хүнийг нэгтлэн гэдэг байна. Энэ нэгтлэнд ерөөсөө найдаж болохгүй. Хэрэг бизнес компани байгуулаад бизнес хийж байгаа бол нэгтлэн бол зөвхөн таны ажилтан шүү. Таны цусыг та өөрөө л мэднэ. Цусныхаа эргэлтийг сайжруулъя гэвэл бараа материалын үлдэгдлээ яаралтай тоолж зүгээр хамгийн ихний
арга чинь. Тэгээд хэдүүлээ өөрийн тухай ярина шүү дээ. За энийг зарвал тэдэнд өрхтөө болж болох юм байна гэж бодонгууд энэ өрийг дарж болох юм байна гэдэг мэдрэмж төрнөөдөө хүнд. Тэ? Шууд хэрэгжүүлнэ шүү л гин. Маргаашнаас эхлүүлнэ л гин манайхаа. Санхүүгийн буруу тооцоо байна л гин. За тэгээд хэдүүлээ энэ санхүү энтерээс дараагийн хичээлүүдээр одоо 8-7 хоног юм чинь суралцаад явах бах тий. Нөгөө асаргааны тухай асуусан бай. Би энийг хариулаад явчих. За асаргаа бол үнэхээр ирээдүйтэй бизнес. Үнэхээр энэ олстой хамгийн ирээдүйтэй бизнес. За асаргааны бизнесийг одоо миний эргэн тойрон ч гэсэндээ хөшөө ээж асарч чадахгүй байгаа найзууд зөндөө. Үнэхээр өөрсдөө мөнгөний төлөө өгтлээ яваад идэг те. Бид бас ээжигээ нэг тийш яаш нэг тийш нөгөө ээж маань гэсэн үг. Гэхдээ эднэд байхгүй гэдэг чинь. Тэгээд үгээр нэг газар нэг хүн хараасан бас боломжтой. Тэгэхээр яах нь вэ? Айл болгон сар болгон 100 мянган төгрөг цуглуулад одоо манай найзууд дундar тийм хүмүүс байдаг. Боломжтой нэг нь 200 өгдөө. Боломжгүйгээ тэд нар мэднэ. Манай энэ маань боломжтой. Энэ маань боломжгүй. Боломжтой нь өөртөө гараар өгч. Би 200 өгье. Би 100 өгье. 100 өгье. 50 өгье гэд нийлүүлээд асарч өсөлтөд авчдаг. Тэгэхээр энэ асаргааны бизнес бол амар хэрэгтэй. Би ч гэсэндээ одоо ээжигээ насан өндөр гарахаар хэдий болтол би бэрээрээ харуулах хэрэгтэй. Бас нэг аятайхан хүн ингээд ээж маань чин сэтгэлээс авсан мөнгөндөө тааруулаад хараад өгчдөг бол би ч гэсэндээ тэгмээр л. За миний бас нэг бодож авдаг юм. Би өөр хүүхэдтэй гай болохгүй хүн шиг. Одоо ганцхан хүүхэдтэй хүн. Хүүхэдтэй гай болохгүй хүн шиг л хөтөл хийсэн гэж боддог. Тиймийн тулд би өнөөдөр ингээд таасандаа мөнгө хийж бизнесээ эргэлдүүлж насны бүхсэнд хүүхэдтэй гайж болохгүй өөртөө асарх шудалдаж авах хэмжээнд л баймаар байгаа байхгүй. Тийм багаз. Тэгэхээр энэ асаргааны бизнес бол гайхалтай шүү. Асаргааны бизнесийн утга учирыг аяйгуу сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгэхээр манайхан чи их муухай. Өөстө хөгшин ихийгээ яасны дараа тэглээ гэд гүүштэй бодит амьдрал дээр бүгдээрээ л чихгүй л байгаа хэвчтэй тий. Би ч гэсэн өөрөө гоё мөнгөтэй одоо хүртэл хөгшрөхтөө хадгаламжтай байж өөрөө гоё асрах газар руу явнаа гэж боддоо шүү дээ. Яг зөв. Надаа ингээ яг үнэндээ одоо өнөөдөр би ингээд нэг галзуу хоёр найзтайгаа уулзаж байгаа байхгүй. Би энэ хоёртойгоо хамт хөгшөрмөр байгаа байхгүй. Нэрээ. Тэгээ бид нар гуруулаа нэг асрамжин газар очил алнаа. Нэрээ шүү. Гуруулаа хамтдаа ингээд те. Ястаа нэрээ гэд хөгшөрсөн ойноо ч гэсэн найзуудтайгаа хамт байвал бид гурвыг аваачдаг газар байвал гоё. Тийм тэгэхээр настангуудыг аваачдаг асрамжийн газар үнэхээр кул хажуудаа пул мүлтэй намайг энэ хөгшин бие маань гэж голохгүй бол би хажууд нь пакинитээ ингээд зүгээр найзуудтайгаа гуруулаа вина хуваагаа сууж ивэл гоё. Тэр энэ асаргааны бизнес аяйгуу чухал бизнес. Битгий шантраарэ. Жоохноос нь эхлээд энэ бизнесийг хөгжүүлээрэй за. Германчууд асаргааныхаа мөнгөний төлөө ажилладаг. Одоо баг би бол тэгжээ дөө. За. Солонгост яг цэцэрлэг шиг тийм асаргааны төвөд байд юм билэ. Настай хүмүүсээ машинаар ирж аваад өглөө очин тэгээ гоё хичээл ярих нь шүү дээ тий. Яг. Тэгээ ороо. Бид гур өнөөдөрхөн ярьж ирсэн. Үгүй нэрэ гуруула хамтдаа хөгшөр шүү өстө нэрэ. Тэгээд нөгөө юу ийцэн хайлмаг ийцэн баггүй юу? Тэгэл одоо эн чинь нөгөө хий шар бадганы одоо энэ хүүтэн үйлрэлт чинь хий ихт нийшгээ цээж рүү ханаа төрөл бадган ихт нь хэдүүлээ хотоодныхаа галыг асаа хэдүүлээ нэг сайхан хайлмаг идэт хийгээл суусан чинь үгүй нэг гуруулаа ингээд л их суух юмсан хөгшрөө ингээ ярьсан баггүй юу? Яг энийг бүр ингээ ярьж ирсэн. Тэгээ энэ их гоё асрамжийн газар бүр ингээ резорт шиг асрамжийн газар байл би л очиж өдрөөлхөн буудалд хөвтнэ яад үстэй. Яа тийм мөнгөнд төлж байгаа юм чинь. Тэгээ гоё хүмүүс надад тоол хийж өгөөд тэ гараад ирсэн чинь хувцсан маань угаацсан. Гой зочд бодлын өрөөнд найзуудтайгаа амьдрал гоё шүү дээ. Өөр хүүхэд яахт тэгэл өөр өөрсдийг хараал явна зү. За тэгвэл хишгэ багш миний мэдээллүүдийг хичээлийн мэдээллүүдийг группт оруулчих юм байна те. Тэгээ сая оруулцаа л гэж хурдтай шүү. Илүү шүү оруулсан. Окей. Тэгээд бодийн бас пэйжийг оруулаад өөрөө чинь хувийн аккаунт хоёрыг оруулчлаа. Тэгээ би бас нэмэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл өгчнө хүмүүстээ. Окей. За.
За маш их баярлалаа халуун дотны яриа. Улааныхан баяртай Тий. гэдэг. Хамгийн том хөрөнгө оруулалт цаг хугацаа штэ. Нэг цагийн хооронд ярина гээл пак гээл ярина гэж асуулт болгонд хариулаад чин сэтгэлээсээ сайхан хариуллаад ингээд ярилцсанд баярлалаа их сайхан коучо. За баярлалаа. Үргэлж хамт байдагт баярлалдаг шүү. Хайртай шүү. За манайхан гоё их сайхан байдуулаа гоё баярлалаа гэж зүрх тавьж. За баярлалаа. Юу байна түүгээрээ гэдэг шиг. Тэгээ та хэд маань их сайхан коучос маань ганцаардсан коуч авах ч юм уу. За тэгээд бясалгал энэ төргээ сайхан холбогдох боломжтой би дундын чатан дээр оруулсан байгаа. За бүгдээрэнд нь баярлалаа. За одоо бид эд чи ахаад нэг хичээлтэй нэг Байгаа мó. цаг гаруй хугацаа болноо. Ахаад нэг хичээлтэй юм биш үү? Тий. Ямар хэцүү юм бэ? Тог тасарна л гээд байх. Өнөдөр ч тоо 2 удаа тасарна гэсэн биш үү? Хог тасраад хаасаа